Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Жуделожи подкастын маань 50 дахь дугаар үгээр эхэлж байна. Энэ удаагийн дугаарыг манай оюун чихэр кейсээ бэлдсэн байгаа. За тэгээд мигмар сүрэн миний би хамт хүргэж байна. За энэ удаагийн дугаараар болвол нэгэн сонирхолтой үндсэн хуулийн маргаан буюу үндсэн хуулийн цэцээр шийдвэрлэгдсэн маргааныг та бүхэнд манай оюун чихэр ярих гэж байна. За тэгээд энэ маань бол татврын хууль тогтоомжийн холбогдох заалтууд нь үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн эсэх маргааныг шийдвэрлсэн ийм тохиолдол байгаа. За тэгээд нэн сонирхолтой зүгээр холбогдох фактуудыг хэлэх юм бол мэдээлэл гаргасан иргэн нь бол одоогийн улсын хурлын гишүүн Лодо Самбуу мэдээлэл гаргасан иргэнийх нь нэг байгаа тий. Хоёр хүн мэдээлэл гаргасан байсан. За дараагийн факт нь бол за энэ баг анх удаах гэж бодож байна. Үндсэн хуулийн дунд судлалын хуралдаанаар ер нь бол та бүхэн мэдчихэж байгаа бол тий процессын хувьд үндсэн хуулийн дунд судал хуралдаад за тийм үндсэн хууль зөрчсөн байна уу үгүй байна гэдэг одоо дүгнэлт гаргадаг. За энэ дүгнэлтийг бол улсын хурал тий хэлэлцээд хүлээн зөвшөөрөх үү үгүй юу гэдэх юм бол хэрэг хүлээн зөвшөөрөх юм бол дүгнэлт бол яг хууль хүчин төгөлдөр болдог. Харин хүлээн зөвшөөрөхгүй гэж гэх юм бол үндсэн хуулийн цэц одоо дэд судлалын хуралдаанаар хэлцээд тогтоол гаргадаг. За тэгээ ер нь бол манайд сүүлийн эдэн жил яг манайд бол ер нь улсын хурал хүлээж авдаггүй. За тэгээд дахиад ер нь бол ингэж дээд судлалын хуралдаан болоод байдаг. За энэ тогтоолын хувьд бол улсын хурал тийм байна. Энэ хууль нь бол үндсэн хууль зөрчсөн байна гэдгийг хүлээн зөвшөөрөөд тэгээд одоо үндсэн хуулийн цэцгийн дунд судлалын хурлын дүгнэлт нь нөлөө хүчин төгөлдөр болсон ийм сонирхолтой маргааныг та бүхэнд бэлдсэн байна. За тэгээ маргаан руу орцгоё. За та бүхэндээ энэ өдрийн мэндийг юуны өмнө хүргье. За одоо энэ дугаар маань одоо 2025 оны хамгийн эхний дугаар болж таарж байна. За тэгээд бид нэр энгийн нийт 50 дугаар одоо энэ ингээд 50 дахь дугаараа та бүхэнд бичиж хүргэж байгаа юм байна. За тэгээд энэ хугацаанд хамт байсанд баярлалаа. За үндсэн маргаан руугаа орцгоё. За бид нарыг сая ингээд шинэ жилдэж байх хооронд үндсэн хуулийн цэц болон одоо улсын хурлын холбогдох байнгын хороод нэгдсэн чуулганаар одоо нэн чухал тийм татврын хууль тогтоомжтой холбоотой зохицуулалт үндсэн хууль зөрчсөн үү үгүй юу гэдэг ийм хилцүүлэг өрнөсөн юм байна. За тэгээд энэ үндсэн хуулийн цэцэд бол цэцгийн одоо дунд суудлын хуралдааны дүгнэлт бол 2024 оны 11 сарын 22-ны өдөр гарсан. За 4-р дүгнэлт ингэж гарсан юм бэлээ. За тус маргаан бол яг татврын ерөнхий хуулийн холбогдох зохицуулалт үндсэн хуулийг зөрчсөн үү үгүй юу гэдэг асуудал төвлөрч байгаа. За мэдээлэл гаргасан иргэн нь бол одоо улсын хурлын гишүүн Чэл Лодо Самбуу улсын хурлын гишүүний хувьар бол цэцэд өргөдөл гаргаж болдог. Гэхдээ Лодо Самбуу гишүүний тухайд бол гишүүн биш одоо Монгол улсын иргэний хувьар цэцэд мэдээлэл гаргасан юм бэлээ. За тэгээд Лодо Самбуу гэдэг хүнээр зогсохгүй П Эрхэнбаяр гэдэг хүн хамт мэдээлэл гаргасан. Түүнчлэн энэ хоёр одоо иргэний өмгөөлөгчөөр Д Болд Эрдэнэ энэ Түмэнбаяр гэдэг өмгөөлөгчд мөн оролцсон бэлээ. За мэдээлэл гаргаж талуудын тухайд бол юм байна. За улсын хурал талаас бол итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцоод одоо тухайн нөгөө салбарын төлөөлөгч нь оролцоод хууль тогтоомжоо бол үндсэн хууль зөрчөөгүй талаас нь хамгаалах байр суурьтай оролцдог. За энэ удаад бол одоо нөгөө сангийн сайд чавхлан бол оролцсон байгаа. Яг нь татврын хууль тогтоомжтой холбоотой учраас ингэ чавхлан гишүүн оролцсон байх. За тэгээ түүнээс гадна бас нөгөө яг үндсүүлийн цэцгийн хуралдааны явцад бол сангийн яамны татврын бодлогын газрын дарга бас хуралдаанд нь оролцсон юм байлээ. За тэгээд яг үндсэн оролцогчдын тухайд юм байна. За нэг сонирхолтой нь энэ маргаанд бол бас хид хідэн одоо 3 дахь этгээдүүд оролцсон. За 3 дахь этгээдүүд ямар байдлаар оролцсон бэ гэхээр үндсүүлийн цэцэд одоо шаардлагатай мэдээлэл дүгнэлтийг гаргаж өгсөн байгаа. Яг нөгөө англи хэл дээр болохоор ингэж 3 дахь этгээд одоо шүүхэд мэдээлэл гаргахыг бол amicus curiae гэж нэрлэдэг юм лээ. Amicus curiae гэдэг. За яг энэ маргааны тухайд ямар 3 дахь этгээдүүд оролцож мэдээлэл гаргасан бэ гэхээр татврын ерөнхий газар, за хүний эрхийн үндэсний комисс, за тэгээд зарим арилжааны банкуд бас цэцэд мэдээлэл одоо цэцгийн хүсэлтээр тэгж мэдээлэл гаргаж өгсөн. Түүнчлэн энэ маргаан дээр бол мэрэгжлийн шинжээч оролцож бас одоо ийм шинжээчийн дүгнэлт гаргасан ийм байгаа. Тэгэхээр үндсэндээ үндсэн оролцогчдоос гадна нэмэлт 4 оролцогчид тус маргаанд одоо хамааралтай үйл баримт одоо нөхцөл байдлын талаар одоо эрдэм шинжилгээний болон практик мэдээллүүдийг ингэж гаргаж өгсөн ийм сонирхолтой байгаа юм. За тэгээд энэ маргааны одоо бас нэг онцлог нь бол энэ маргаан маань нийт 40 гаруй хуудсан юм маргаан. Тэгэхээр та бүхэн маань одоо ямар ингээд том одоо шинжилгээ ухааны болон практик хилцүүлэг энэ маргааны хүрээнд ингэж өрнсөн бэ гэдгийг
энэ хуудасны тооноос нь хараад хэлж болно. Тэгэд одоо өнөөдөр ярих гэж байгаа Бэлтгэн нь хуудастай цэцгийн дүгнэлттэй уншиж байгаагүй гэж харин юм. Хамгийн үнэхээр бас том юу баха. харин тий Нөө баг хамгийн том гэдэг нь олон хуудастай тий дүгнэлт тий. баха. Тэгээ энэ ташрамд бас хэн илтгэгч шүүгчсэн бэ гэхээр Өнцөлийн цэцэн гишүүн Дэ Ганбаатар гишүүн бол яг илтгэгч гишүүн байсан юм билээ. Тэгэхээр яг энэ дүгнэлтийг бичсэн байх гэж бодож байна илтгэгч гишүүн нь. За тэгээд дундсуудын хуралдаанч 5 гишүүний бүрэлдэхүүнтэй илүү. За буруу хэлж ичээс магадгүй юутай ч нэг тим тооны гişүүдтэй байсан. За тэгээд энэ одоо би энэ миний бэлтгэсэн хуудас маань нэг 10-аад нүүр би юм байгаа хгүй юу? 40-од нүүр хуудсыг нэг 10 болгож ийн гэхлээр 4 дахин багасгаж ийн гэсэн үг. Тэгэхээр энэ хүрээнд агуулгыг бол бүлт нь одоо бүрэн нарийн детальны бол хөндөж чадхааргүй болчлоо. Тэгэд бас нөгөө нарийн хөндөг гэхээр зарим нь одоо маш тийм шинжлэх ухааны академик төвчний юмнууд байгаа болохоор та бүхэнд бас ойлгомжгүй болчихж магадгүй. Тэгэхээр та бүхэн нөгөө яг энэ шийдвэрийг яг шинжлэх ухааны талаас нь үзээд анализ дүгнэлт хийе гэвэл яг бүрийн хэрн уншихыг бол зөвлөж байна. Одоогийн подкаст бол зөвхөн мэдээллийн чанартай нэлээдгүй хураангуулсан хэлбэр юм шүү. За яг одоо үндсэн яг агуулга руу орцгоё. За татврын ерөнхий хууль ер нь одоо үйлчилж байгаа татврын багц хууль бол 2019 оны 3 сард ингээд батлагдчихсэн. Бас тухайн үед одоо нэлээд татврын эрх зүйн шинтгэл реформ гэж хэлэгдэжсэн ийм хууль байгаа. Тэгээд би яг ингээд яг тухайн үед 18 оны одоо 19 оны 3 сар гээд яг хилцэгжсэн үе нь бол 18 оноос бараг эхэлсэн баха. Яг бид нарыг татврын эрх зүйг 18 оны намар үзэж хахад яг хилцүүлэг нь явж исэн. Тэгээ тухайн үед нөгөө Батулга гээд ерөнхийлөгч байлаа. За тэр ерөнхийлөгч маань яг энэ хууль хэсэгчлэн билүү бүрэн чөлөө хориг тавьж исэн. Тэгээ тэр хориг нь бас ингээд айгүй шуугаан дэгдэж исэн. Ийм тухайн үедээ бол бас нэлээд адал явдалтай ийм адал явдалтайгаар батлагдаж байсан. За тэгээд энэ хууль бол 19 оны 3 сард батлагдаад 20 оны 1 сарын 1-ээс ингээ хүчин төгөлдөр үйлчилж эхлээд одоо ингээ нэг 5 жилийн нүүр үзэж байгаа юм хууль байгаа юм. За яг маргаан бүхий зохицуулалт маань бол татврын ерөнхий хуулийн 3 заалт байгаа. За цаашдаа энэ 3 заалт бол одоо яг энэ 3 заалтыг тойрж маргаан маань өрнөх учраас та бүхэн маань одоо сайн чэйжлээд бас агуулгыг нь тайлбарлах явцад бас тогтоогоод аваарэ. За хамгийн ихний заалт нь бол татврын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт байд юм байна. За нууцлалын баталгаа гээд за энэ ямар заалт байдаг вэ гэхлээр та бүхэн уншаад үгэй. За татвар төлөгч нь татврын хууль тогтоомжийг зөрчсөн бөгөөд хууль тогтоомжид заасан хугацаанд зөрчлөө арилгаагүй. Нэг зөрчлийг 3 болон түүнээс дээш удаа давтан гаргасан бол за татвар төлөгчийн талаар татврын алба зөвшөөрлгүйгээр нийтэд мэдээлж болно гэсэн ийм заалт байгаа. Тэгэхээр нэг гипотез нь бол хэд хэдэн гипотез байгаа. За нэгдүгээр бол татвар хууль тогтоомжийг зөрчсөн байх юм байна. За тэр зөрчлөө арилгаагүй байх юм байна. За тэгэхээр нэг төрлийн зөрчлийг 3 ба түүнээс дээш удаа давтан гаргасан байх юм байна. За ийм нөхцлүүд хангагдсан тохиолдолд татврын алба тухайн татвар төлөгчөөс одоо зөвшөөрөл авахгүйгээр шууд ингээд тухайн татвар төлөгчийг нийтэд мэдээлж болно гэдэг ийм заалт байгаа. Яг энэ дотор бас 90 сурвалжлагдж байгаа бол нийтэд мэдээлж болно гэдэг ийм үг байгаа. Гэхдээ яг гомд гаргагчид маань 90 сурвалжилж байгаа гэдэг тэр хэсгийг нь бол нөгөө өнцөлжсөн гэж үзээгүй. За ийм байгаа. За хоёр дахь заалт маань бол 34 дугаар зүйл татврын ерөнхий хуулийн. За энэ заалтын нөгөө малгай нь юу вэ гэхлээр бусад байгууллагаас мэдээлэл гаргуулах, хамтран ажиллах гэдэг ийм заалт байгаа юм. За зөрчсөн гэж үзээд байгаа хоёр дэд заалт байгаа. За 34-ийн 4-ийн 1 нь болохоор за арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллага хадгалам зээлийн хоршоо болон бусад санхүүгийн эрх бүхий байгууллага дараах мэдээллийг гаргаж татврын албанд хүргүүлнэ. За нэгдүгээр татвар төлөгчийн дансны мэдээлэл болон данс эзэмшигчийн талаарх мэдээллийг татврын алба шаардсанаар тухай бүр. За хоёрдугаар татвар төлөгчийн дансны гүйлгээний мэдээллийг татврын албанаас бичгээр цахим хэлбэрээр гаргасан хүсэлтийг үндэслэн гээд. Тэгэхээр яг ийм нэг хоёр заалт байгаад байгаа. Нэг нь болонгууд яг татвар төлөгчийн дансны мэдээлэл болон данс эзэмшигчийн. За хоёр дахь заалт нь болохоор татвар төлөгчийн дансны гүйлгээний мэдээлэл. За тэгээд давтамж нь бас арай өөр. Жишээлбэл тэр дансны мэдээлэл, данс эзэмшигчийн мэдээллийг бол татрын алба шаардангууд тухай бүр гаргаж өгөх ёстой. За харин тэр дансны гүйлгээний мэдээллийг бол татрын алба бичгээр юм уу захимаар ингээд хүсэлт гаргана. За тэнгуү тэр хүсэлтийг нь үндэслээд өгөхөр байгаа. За тэгээд энэ зохицуулалтын одоо субъектүүд нь гэхүү чиглэгдэж байгаа этгээд нь болохоор арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгалам зээлийн хоршоо, бусад санхүүгийн эрх бүхий байгууллага гэд. Тэгэхээр ер нь бол одоо тухайн татвар төлөгчөдтэй шууд харилцахгүйгээр одоо холбогдох тэр санхүүгийн үйлчлэгийг үзүүлж байгаа этгээдүүдээс нь шууд татвар төлөгчийн мэдээллийг ингээд татврын алба гаргуулад авч гинэ гэсэн үг.
За яг ийм үндсэн хоёр агуулгатай заалт бол өнцөөл зөрчсөн гэж одоо манай мэдээлэл гаргасан иргэд маань үздэг. За тэгэхдээ үндсэн хуулийн ямар заалтыг зөрчсөн гэж үздэг вэ гэхээр 16-гийн 13 гээд заалт байгаа. За энэ заалт бол нөгөө хүм халдшгүй чөлөөтэй байх хэрэгтэй. За тэгээ хууль заасан үндсэл журмаас гадуур хэнийг ч нэгжиж баривчлах, хорих, мөрдөж мөшгөх эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно гэсэн ийм зохицуулт байдаг. За энэ зохицуултыг бол саяны одоо татврын ерөнхий хууль тусгагдсан 3 заалт зөрчсөн гэж мэдээлэл гаргасан иргэдийн зүгээс үзэж байгаа юм. За одоо иргэдийн мэдээллийн агуулгыг та бүхэн танилцуулъя. За ерөнхийдөө нөгөө цэцгийн одоо энэ шийд дүгнэлтийн бусад хэсэгтэй харьцуулахад иргэдийн мэдээлэл бол харьцангуй юм товч мэдээлэл байсан. За мэдээлэлдээ юу гэж дурдсан байдаг вэ гэхээр за Монгол улсын үндсэн хуулийн одоо энэ 16 дугаар зүйл бол бүхэлдээ ингээд иргэний эдлэх жам ёсны одоо эрх хэрэгчлөөг тусгасан байгаа. Тэгэд энэ жам ёсны эрх хэрэгчлөө нь хаанаас үүсэлтэй юм бэ гэхээр олон улсын гэрээ конвенцоор одоо олон улсын эрх зүйн түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн ийм ойлголтууд энийг одоо ингээд манай улс дотоодын үндсэн хуулиараа баталгаажуулсан юм аа. За тийм болохоор энэ одоо үндсэн хуулиар баталгаажсан байгаа эрх хэрэгчлөөг одоо дотоодын хууль тогтоомжийн хүрээнд ингэж дордуулж буюу одоо дотоодын хууль тогтоомжоор зөрчиж болохгүй, хязгаарлаж болохгүй гэж үздэг байгаа юм. За тэгэнгүүт маргаан бүхий одоо тэр татврын ерөнхий хуулийн одоо энэ 3 заалт маань яг тэр үндсэн хуулийн 16-гийн 13-т туссан тэр халдчихгүй байх одоо эрх чөлөөтэй байх зохицуултыг ерөнхийдөө хязгаарласан ийм агуулгатай байна гэж тайлбарладаг. Тэгээд одоо энэ халдчихгүй байх эрхийн одоо суурь үндэс нь бол олон улсын гэрээ конвенцээс улбаатай юм байна гэж мэдээлэл гаргагчид маань тайлбарлаад хэд хэдэн гэрээ конвенцийг бас иш татдаг. За нэгдүгüүрт бол хамгийн анх одоо халдчихгүй байх эрхийг тусгасан одоо эрх зүйн баримт бичиг нь бол Магна Харт байсан юм байна. Энэ болохоор нөгөө 1215 онд бичигдсэн Магна Хартад одоо ингээд хүний эрх хэрэгчлөөг одоо хязгаарлахыг халдчихгүй байдалтай холбоотой тийм хязгаарлалт тогтоохыг хориглосон зохицуулалт анх орж ирсэн. За түүнээс хойш хүний эрхийн түгээмэл тунхаглал, за иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын факт зэрэг эрх зүйн баримтчгүүдээр халдчихгүй байх эрхүүдийг баталгаажуулж явсан байдаг гэж хэлж байгаа. За тэгээд энэ эрхүүд маань Монгол Улсын үндсэн хуулийн 16-гийн 13-т туссан. За тусахдаа яг энэ нэр томьёог нь харвал хуульд заасан үндсэл журмаас гадуур хэнийг ч дур мэдэн нэгжих, баривчлах, за хорих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно гэсэн агуулгатай байгаа. Тэнгүүд яг мэдээлэл гаргагчдын зүгээс яг энэ одоо яг хэм хэмжээний хоёр үгэн дээр бол илүү одоо онцгойлж авч үзэж байгаа юм. Тэнгүүд хууль заасан үндсэл журмаас гадуур гингүүд хууль заасан үндсэл журам байх ёстой юм байна. Хязгаарлалт тогтоох юм бол за тэгээд дур мэдэн хязгаарлаж болохгүй мэн гэд. За тэнгүүд энэ хоёр үгээ одоо тайлбарлаж эхэлдэг. За дур мэдэн гэвэл яг яавал дур мэдэн болох юм бэ гэсэн чинь одоо хууль бус үйлдэлийг ингээд дур мэдэн гэж тодорхойлж болно. За үүнээс гадна ингээд тодорхой одоо олгогдсон бүрийн эрхийг ингээд хэтрүүлсэн байвал тэрнийг дур мэдэн гэж ойлгож болох юм байна гэж тайлбарладаг. За хууль заасан үндслэл журам гэдгийг болонгууд одоо ингээд тухайн нөхцөл хууль заасанд бол тэрнийг одоо абсолютны шударга хүний эрхийг хангасан гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл хууль өөрөө хүний эрхийг одоо зөрчсөн тийм зохицуулт байдаг. Тэгэхээр rule of law гэдэг үндсэн зарчимд нийцээгүй бол тэр хуулийг бол одоо яг ингээд эрх зүйд нийцсэн хууль гэж үзэхгүй буюу хууль заасан үндслэл журмаас гадуур юм байна гэж үзэн гэж бол өөрсдөө тайлбарладаг. За тэгээд энэ нь одоо дур мэдэн хууль заасан үндслэл журмаас гадуур гэдэг энэ хоёр нөхцөл тэр татврын ерөнхий хуулийн одоо маргаан бүхий зохицуулалт нь одоо ийм шинжийг агуулсан байгаа учраас энэ 16-гийн 13 буюу халдчихгүй чөлөөтэй байх эрхийг зөрчсөн байна гэж тайлбарладаг байгаамаа. За тэгээд бас яг хуу дэлгэрүүлээд дуртахад энэ нөгөө нэгжих баривчлах одоо гэдэг ийм зохицуултуудыг бас өгзүүн болон шинжлэх ухааны тайлбаруудыг нь харуулсан мэлээ. Тэгээ шинжлэх ухааны толиос болон нөгөө эрх зүйн толиос харангууд ер нь нэгжих гэдэг чинь ингээ шүүх прокурорын зөвшөөрлөөр нэгжих хэрэгтэй юм байна гэдэг ийм юунуудыг мэдээлэл гаргаж мань гаргаж ирж байгаа юм. Тэнгүүд одоо практик дээр тэгвэл энэ татврын ерөнхий хуулийн зохицуулалт ямар одоо боломж олгоод байгаа вэ гэхээр шүүх прокурор гэдэг одоо этгээдийн зөвшөөрлгүйгээр татврын албаны байцаагч шууд ингээд хүний дансны хуулгыг банкнаас аваа харчиж штэ. Тэгэхээр татврын албаны байцаагч шууд ингэж нэгжиж байгаа одоо ийм үйлдэл хийж байгаа учраас энэ өөрөө үндсэн хууль зөрчиж байна гэж үндсэндээ тайлбарладаг. За товчхондоо бол иргэдийн гаргасан мэдээлэл нэг ийм агуулгатай байгаамаа. За үүнээс яг ингээ ухсруулад бол одоо улсын хурлын гишүүн, улсын хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, за улсын хурлын гишүүн чавхлан бол одоо нөгөө
сөрөг аргументуудаа дэвшүүлнэ. За нэгдүгээрт бол эхлээд тэр нөгөө нэг 34-ийн 4-ийн 1, 34-ийн 4-ийн 3 гэдэг хоёр заалтаас эхэлж одоо хамгаалах байр суурьтай оролцдог. За 34-ийн 4-ийн 1, 4-ийн 3 хоёрын үндсэн агуулга нь бол одоо татврын ерөнхий газраас арилжааны банк бусад санхүүгийн байгууллагууд руу хандаад татвар төлөгчийн дансны мэдээлэл, за данс эзэмшигчийн мэдээлэл, гүйлгээний хуулга гэдгийг авч болохоор байгаа. За энэ заалтаа одоо үндсүүл зөрчөөгүй гэж үзэж байгаа улсын хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч маань. За ингэхдээ бол бас их сонирхолтой аргументууд дэвшүүлдэг. За Монгол Улсын үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 1-ийн 3 дахь хэсэгт бол одоо нөгөө Монгол Улсын иргэний ёсчлон биелүүлэх үндсэн үүргийг тусгасан. За энд ямар үүрэг байгаа вэ гэхээр хуулиар ногдуулсан албан татвар төлөх ийм үүрэгтэй байгаа. Тэгэхээр татврын алба юу за энэ улсын хурлын гишүүн юу гэж тайлбарлаж байна вэ гэхээр энэ нөгөө хуулиар ногдуулсан албан татвар төлөх үүргийг одоо хэрэгжүүлэх хүрээнд тэр нөгөө татвар төлөгчийн тодорхой мэдээллүүдийг ингэж авч хардгаа гэд тэр ийм үндсэн хуулиар тусгасан үүрэг хэрэгжүүлэх хүрээнд одоо бий болсон зохицуулт юм а гэж тайлбарладаг. За түүнээс гадна манай одоо манай Монгол Улсын татврын эрх зүйн тогтолцооны хүрээнд татвар төлөгч бол одоо татвар ногдох орлогоо өөрөө тодорхойлж өөрөө төлдөг. За тэгээд яг энэ нөгөө өөрөө тодорхойлж өөрөө төлж байгаа энэ одоо манай тогтолцооны онцлогоос хамаарат татвар төлөгчид одоо татвараас зайлсхийх, татвараас цухтах ийм зөрчлүүд нэлээдгүй гардыг мэлээ. Тэгэхээр энэ нөгөө татвараас зайлсхийх, цухтах энэ зөрчлийг илрүүлэх зорилгоор одоо татвар төлөгчийн тэр банкны хуулга, за гүйлгээний мэдээлэл эдрийг ингэж авж байгаа гэж тайлбарлаад идэг. За тэгээд энэ одоо татврын ерөнхий хууль тусгагдсан тэр 34-ийн холбогдох 34-р зүйлийн холбогдох зохицуултууд маань бол татврын албаны одоо бүртгэл мэдээллийн сан үүсгэн за улмаар ингэснээр татвар төлөгчийн одоо гаргаж болох эрсдлийг бууруулна. За тэгээд эрсдэлт тэр одоо дансны хуулгыг харж байгаагаараа тодорхой эрсдлийг ингээд одоо мэдэх боломж бүрдэж байгаа. За тэгээд тэр эрсдлээ мэдснээрээ яаж байгаа вэ гэхээр эрсдэлт үндэслэн хяналт шалгалт хийж байгаа. За тэгээд татвараас зайлсхийх, цухтаах явдлаас өрчин сэргийлж байгаа. Түүнчлээ одоо татврын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж байгаа ийм суурь зохицуултууд юм а. Тийм учраас эдгээр нь бол одоо үндсэн хуулийн зөрчил биш ээ гэж хэлдэг байгаа. За тэгээд халдчгүй чөлөөтэй байх эрх гээд одоо нөгөө талаас зөрчөөд байна гэж яриад байгаа шүү дээ. Тэнгүүд улсын хурлын гишүүн юу гэж түүнийг хамгаалдаг вэ гэхээр халдчгүй чөлөөтэй байх эрх гэдэг эрх чинь одоо үндсэн хууль заасан тэр татвар төлөх гэдэг үндсэн үүргийг хэрэгжүүлэхгүй байх тийм одоо нөхцөл болохгүй гэж хэлдэг байгаа. За тэгээд тэрнээс гадна бас дараагийн 2 дугаар аргумент нь бол энэ одоо ингээд татвар холбогдох банк санхүүгийн байгууллага татвар төлөгчийн нэлээдгүй их мэдээллийг ингээд гаргуул авчиж байгаа. Тэнгүүд 2 дугаар аргументтэй юу гэж хамгаалдаг вэ гэхээр бид нар бол одоо мэдээллийн нууцлал аюулгүй байдлыг хуулиар одоо маш сайн хамгаалсан гэд хуулийн холбогдох зохицуултуудаа тайлбарладаг. За тэгээд жишээлбэл одоо тэр нөгөө банк одоо эрх бүхий байгууллагаас гаргаж авч байгаа татвар төлөгчийн тэр наривчилсан дансны хуулга, за данс эзэмшигч гэх мэт мэдээллийг бол одоо хэн дуртай татврын ажилтан хандах боломжгүй маш өндөр нууцтай. За энэ нууцлал нь холбогдох хууль тогтоомжийн хүрээнд үүрэг байдлаар тусгагдсан байдаг. Тийм болохоор энэ нөгөө талаас нөгөө хүний мэдээллийн аюулгүй байдал нууцлалыг бол зохисоор хангаж байгаа гэж тайлбарладаг байгаа. За тэгээд тэрнээс гадна бас одоо олон улсын холбогдлолтой бас нэлээдгүй үндэслэл гаргаж ирдэг. За энэ Европын холбооноос нэг тийм олон улсын татвартай холбоотой форум гэж байд юм байна. За энэ ямар форум бэ гэсэн чинь татврын зорилгоор ил тод байдал мэдээлэл солилцооны олон улсын форум гэдэг ийм нэртэй форум байд юм байна. За тэгээд Европын холбооноос яасан бэ гэсэн чинь 2017 онд Монгол улс одоо энэ саяны дурдсан тэр ил тод байдлын олон улсын форумын гишүүн биш. За тэгээд татврын асуудлаар захиргааны харилцан тусалцаа үзүүлэх тухай олон талт конвенц гэж байд юм байна. Улс орнууд одоо бие биендээ ингээд татврын асуудлаар одоо чинь үндэстэн дамсан корпорациуд татвараас зайлсхийх явдлыг хязгаарлах ч юм уу энэ зорилгоор ингээд улс орнууд хоорондоо татврын асуудлаар ингээд хамтарч ажилладаг. Нийт ялангуяа ингэж мэдээлэл солилцооны хүрээнд ингэж хамтарч ажилладаг юм лээ. Тэгэхээр нэгдүгээрт олон улсын форум гэж нэг юм байгаа. Хоёрдугаарт бол олон талт конвенц гэж нэг юм хоёр юм байгаа. За тэнгууд манай улс төр олон улсын форумд нь бол гишүүнээр элсэх ёстой. Гишүүн биш байсан байгаа 17 онд. За тэгээд тэр татврын асуудлаар захиргааны тусалцаа харилцан үзүүлэх тухай олон талт конвенц гэж байгаа. За тэрийг нь бас манай улс нэгдэн орж сойрхон батлаагүй байсан. За тийм учраас Европын холбоо 2017 онд Монгол улсыг татврын зорилгоор хамтран ажилтгүй орнуудын чагсаалт гэдэг нэг тийм чагсаалтанд оруулсан байгаа. Энэ нь одоо баг
одоо дүүцүүлж одоо хар ухаанаар ойлгвол ийм хар чагсаалт маягийн ингэж татврын зорилгоор хамтарч ажилтгүй улс шүү гэд Монгол улсыг ингэж цодлоод тийм чагсаалтанд оруулсан байгаа. За тэнгууд манай улс одоо энэ чагсаалтаас гарахын тулд тухайн үедээ 2018 онд тэр нөгөө татврын зорилгоор ил тод байдал мэдээлэл солилцооны олон улсын форумд гишүүнээр нэгдэж ороод за тэгээд бид нар энэ гишүүнээр нэгдэж орж байгаа. Тэгээ цаашлуул бид нар тэр нөгөө олон улсын одоо нөгөө татврын асуудлаар захиргааны тусалцаа үзүүлэх олон тал конвенцэд нэгдэж орно гэж хэлээд тухайн нөгөө хар жагсаалтаас 18 онд гарсан байт юм лээ. За тэгээд тийм ийм амлалт өгсөн байгаа олон улсад одоо ингэж татврын асуудлаар мэдээлэл солисон гэсэн үг. За тэгээд тэр олон улсын форум гэж нэрлэдэг байгаа тэр нь ямар юм байт юм бэ гэсэн чинь олон улсын хэмжээнд бол одоо банк одоо татврын зорилгоор банкнууд ингээ мэдээлэлээ нууцлах мэдээлэл өгөхгүй байх явдал гард юм байна л да. Банкнууд одоо жишээ нь бид нар хүний хувийн мэдээллийг ингээ татврын албанд мэдэгдэхгүй ээ. Одоо энэ хувийн мэдээллийг хамгаална ингээд татварт ерөөсөө мэдээлэл өгөхгүй байх явдал гард юм байна. Тэгэхээр тэрнийг тасан зогсоох, тэгээ татврын ил тод байдлыг бүрдүүлэх. За тэгээд татврын одоо татвараас зайлсхийх тэр явдалтай тэмцэх зорилгоор ийм олон улсын форум гэж юм дэлхийд дахинд үүсгэн байгуулагдсан. Энэ нь одоо бүр 165 улсыг игнэндээ нэгтгсэн ийм том институт байт юм лээ. За тэгээд энэ форумд нэгдсэн гишүүн улсууд ямар үүрэг хүлээдэг вэ гэсэн чинь одоо улс орнууд өөрсдийнхөө банк санхүүгийн байгууллагт байгаа тэр татвар төлөгчдийн мэдээллийг бас харилцан солилцох ийм үүргийг дүрм журмынхаа дагуу хүлээдэг юм лээ. За тэгээд яг тэр нөгөө татврын хууль одоо татврын ерөнхий хууль дээр тусгагдсан тэр маргаан бүхий 34-р зүйл буюу одоо банк санхүүгийн байгууллагаас татврын алба шууд ингээ мэдээлэл авж байгаа тэр зохицуулт маань энэ олон улсын форумаар хүлээсэн үүргийн маань нэг хэсэг шүү гэж улсын хурлын гишүүн тайлбарладаг. За тэгээд мэдээллийн аюулгүй байдлыг хангадаг талаараа бас дэлгэрүүлж тайлбарлахдаа юу гэдэг вэ гэхээр одоо манай улсад хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн зохицуулт хэрэгжиж байгаа. Энэ зохицуулт мөн одоо татвар хураах ногдуулах энэ харилцаанд дэр хэрэгжиж байгаа. За тэгээ нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль. За тэгээд татврын албаны тухайд бол өөрөө чанарын менежментийн тогтолцоо, мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоо гэдэг ISO стандартууд хэрэгжүүлдэг юм лээ. Тэгэд ийм учраас бид нар бол ингээд мэдээллийн нууцлалыг бол сайн хангадаг гэж хэлдэг. За тэгээ практик дээр тэгвэл яг яаж одоо нөгөө татврын албанаас тэр санхүүгийн байгууллагуудаа хандаж мэдээлэл авдаг вэ гэдгээ тайлбарлахдаа одоо яг арилжааны 11 банктай татврын алба мэдээлэл харилцан солилцох гэх гэрээ байгуулсан байгаа юм билээ. За тэгээд тэр мэдээлэл харилцан солилцох гэрээний хүрээнд бол банк болон татврын алба харилцан тодорхой эрх үүргийг хүлээж байгаа. За банк ямар үүрэг хүлээдэг вэ гэсэн чинь яг татврын ерөнхий хуулийн одоо энэ маргаан бүхий 34-р зүйлийн дагуу холбогдох одоо мэдээллийг татврын албаны шаардсанаар гаргаж өгдөг. За нөгөө талаас татврын алба ямар үүрэг хүлээж байгаа вэ гэхлээр тэр гаргаж өгсөн мэдээллийн нууцлалыг хамгаална гэдэг ийм байдлаар за тэгээ 3 дахь этгээдэд аливаа байдлаар тухайн мэдээллийг задруулахгүй гэдэг үүргийг бол ингэж харилцан хүлээж байдгаа гэсэн ийм тайлбар хэлж байгаа. За тэгээд энэ одоо үндслүүд дээр суурлаад яг тэр татврын ерөнхий хуулийн 34-р зүйлд заасан одоо татврын ерөнхий газраас одоо мэдээлэл шаард авах зохицуулт бол үнцүүлж өрчөөгөө гэж тайлбарладаг байгаа. За нөгөө нэг зохицуулт нь бол одоо 13-ын 4 гэдэг заалт байгаа. Энэ агуулга нь юу вэ гэхлээр одоо нөгөө зөрчил 3 болон түүнээс дээш удаа ер нь зөрчил гаргасан бол татвар төлөгчийг нийтэд мэдээлж болно гэдэг байгаа. За энэ заалтыг бас яг тэр халжгүй байх зохицуултыг зөрчөөгүй гэж тайлбарладаг. Ингэхдээ юу гэж хэлдэг вэ гэхлээр энэ одоо 13-ын 4 гэдэг энэ заалт бол бүр аль 2008 оны татврын ерөнхий хуульд байсан. Тэгээ одоо хүртэл ингээ хэрэгжиж байгаа ер нь 17 дахь жилдээ үйлчилж байгаа ийм зохицуулт. Тэгэд энэ зохицуулт нь бол яг татвар төлөх үндсэн үүргийг хэрэгжүүлэх ийм ач холбогдолтой байдгаа гэж тайлбарлаад байгаа юм. Яагаад тэгэхээр одоо нөгөө татвар төлөгчийн мэдээллийг нийтэд зарлана гэхээр одоо татвар төлөгчдэр нийтэд ингээ зарлана гэдэг чинь нэр хүндийн хувьд эрсдэлтэй шүү дээ. Тэгэхээр ингээ нийтэд өөрийнхөө мэдээллийг зарлуулахгүй байх үүднээс татвар төлөх явдал нь нэмэгддэг. Тэгэхээр ингээд хуулиар хүлээсэн үүргийг нь хэрэгжүүлэх хөшүүрэг болсон зохицуулт гэж одоо агуулга нь бол тийм байдлаар тайлбарладаг байгаа. За ингээд улсын хурлын гишүүний тайлбарыг товчхон дурдахад юм байна. За тэгээд одоо яг нөгөө 3 дахь этгээ дээр одоо цэцэд мэдээлэл гаргаж өгсөн байгууллага субъектүүдийн үндслэл тайлбаруудыг та бүхэндээ товчхон дурдаад өгчье. За нэгдүгээр татврын ерөнхий газар. За татврын ерөнхий газар бол нэлээд одоо урт тайлбар өгдөг. За тэгэхээр зарим тайлбар нь одоо саяны нөгөө улсын хурлын гишүүн сангийн сайдын өгсөн тайлбартаа агуулгын хувьд давхцдаг учраас тэр давхцалтай хэсгүүдийг нь бол ярихгүй.
одоо татврын ерөнхий газар яг давхцаагүйгээр яг ямар ямар үндслүүд нэмэлтээр хийсэн бэ гэдгийг нь товчхон дуртай авчи. За тэр нөгөө татвар төлөгч зөрчил гаргасан татвар төлөгчийг нийтэд мэдээлэх зохицуултын тухайд бол энэ нөгөө яг л юутай адилхан хэлдэг. Одоо улсын хурлын гишүүнтэй нэгэн ижил байр суурьтай татвар төлөх үүргийг одоо хэрэгжүүлэх хүрээнд бий болсон зохицуулт гэж хэлдэг. За тэгээд татврын алба яг энэ зохицуултын хүрээнд бол татврын алба одоо татвар төлөгч хоёрын эрх үүргийн тэнцвэрийг хангаж байгаа гэж хэлээд идэв. Одоо нэг талаас татврын алба бол ингээд татвараа одоо шударга дэгш байдлаар ингээд хураах ёстой. За нөгөө талаас бол татвар төлөх явдлаас зайлсхийхийг таслан зогсоох, за татврын үр барагдуулах ажиллагааг ингээ хэрэгжүүлэх ёстой. Тэгэхээр яг энэ одоо явцад бол яг тухайн заалт одоо нийтэд мэдээлэх зохицуулалт маань үр ашигтай байдаг гэж тайлбарладаг. За тэгээд энэ нь нөгөө татвар төлөхөөс цухтаах, татврын үр төлөхөөс зайлсхийх этгээдээс одоо зайлсхийх явдлаас ийм сэргийлдэг зохицуултаа гэж тайлбарладаг байгаа. За тэгээд практик бас нөгөө одоо яг мэрэгжлийн чиг үүргийн яг эксперт ийм байгууллага учраас практик жишээнүүдээ аягүй сайн мэдж байгаа. Тэгээ тийм болохоор тэр жишээнүүдээ бас цэцэд хэлсэн бэлээ. За жишээ нь практик дээр ийм одоо жишээнүүд гардаг гинэ. Одоо татвар төлөгч нар яадаг вэ гэхээр бараа ажил үйлчлэгээ борлуулаагүй хэрнээ борлуулсан мэтээр ингэж нүүдийн баримт үлдэж татвараас зайлсхийд юм байна. За тэгээд энийг нь болохоор татврын ерхий газар яадаг вэ гэхээр одоо иймэрхүү зөрчил гаргасан этгээдүүдийг хууль хяналтын байгууллагад мэдэгддэг. За тэгэнгүүтээ нэрсийг нь болохоор татврын нөгөө e-tax MTA MN гэдэг сайт байдаг. Тэрэн дээр эрсдэл гэдэг нэг зэстэй. Тэгээд тэр зэстэндээ байрлуулдаг гэсэн. За тэгээд түүнээс гадна одоо яг практик юунууд тоо үзүүлэлтүүдийг тайлбарладаг байгаа. Жишээ нь одоо нөтийн хий бичлэлт хийгээд одоо ингээд бодитоор бараа худалдаа аваагүй хэрнээ нөтийн хий бичлэлт хийсэн тийм юунуудыг хян шалгалт хийж үтсэн байл та. Тэгсэн чинь яг 2016-аас 2023 он буюу 7 жилийн хугацаанд 6700 гаруй татвар төлөгч ийм төрлийн зөрчил гаргасан. За тэгээд тэр үнийн дүн нь 2.6 их найт төгрөгтөд дүүцгүүц хэмжээний ийм үнийн дүнгийн хурамч бичлэг хийсэн байгаа. За тэгээд энэтэй холбоотой яг 262 тэрбум төгрөгийн татврын ногдлыг бол ингэж тэр одоо зөрчлөөс гаргаж авсан гэх юм уу? Тэр ийм практик дээр ийм явдлууд бол айгүй их гардгаа гэж ингэж тайлбарлаж одоо зөвтгдөг байгаа. За удаах зохицуулт буюу тэр нөгөө 34 буюу одоо татврын алба тодорхой санхүүгийн байгууллагаас шууд татвар төлөгчийн мэдээллийг авах зохицуултын тухайд бол бас өнцөөл зөрчөөгүй гэдэг байр суурь нэгтэй. За тэгээ тайлбарлахдаа бол нөгөө одоо улсын хурлын гишүүний нэгэн адилаар за Монгол улс бол нөгөө татврын зорилгоор хамтран ажилтгаггүй улсуудын тийм саарл жагсаалтанд 2017 оны 12 сард орсон байсан. Тэгээ би энэ одоо саарл жагсаалтаас гарахын тулд бид нар конвенц болон форумд нэгдээ орсон. За тухайлбал тэр татврын асуудлаар захиргааны харилцан тусалцаа үзүүлэх тухай конвенцэд 2020 онд Монгол улс нэгдээ ороод саяхан баталсан юм байлээ. За тэгээд үүнийхээ дагуу бол мэдээлэл солилцох үүргийг ингээ хүлээж байгаа гэсэн ийм зүйлийг хэлдэг. За тэгээд тэгээ мэдээлэл солилцох үүрэг нь бас гурван төрлөөр хэрэгждэг гэж хэлж байгаа юм. Одоо татвар төлөгчийн мэдээллийг санхүүгийн байгууллагууд өөр хоорондоо болон санхүүгийн байгууллагууд татврын албатай. За тэгээд улс орны татврын албад өөр хоорондоо солилцох үүрэгтэй гэсэн үг. За үүрэг нь бол гурван янзаар хэрэгждэг. За хүсэлт гаргах замаар, сайн дураар, автоматар гэд хэрэгждэг гэсэн. За тэнгууд сангийн яамнаас бас баталсан тийм журам байд юм билэ. За жишээ нь гадаад улсын эрх бүхий этгээтэй татврын зорилгоор хүсэлтээр болон сайн дураар мэдээлэл харилцан солилцох журам гэд. Тэнгүүд энэ нөгөө сайн дураар болон хүсэлтээр гэдэг энэ хоёр одоо хэлбэр нь саяны журмын дагуу хэрэгжиж байгаа гэж байгаа юм. Тэгэд ийм наривчсан журам практик жишээнүүд бол нэлээд их ингэж дурддаг байгаа. Та бүхэн сонирхол дэлгэрүүлээд уншаарай. За тэгээд нөгөө Монгол улс тэр одоо дэлхийн нөгөө 162 улс нэгдээ орсон байгаа форумд бас нэгдсэн гэж хэлсэн. За тэгээд тэр одоо яг тэр форумд нэгдснийхээ дагуу мэдээлэл хэр сайн солилцож байгаа гэдэгт бас хэрэгжилтэнд форумын зүгээс хяналт тавьдаг. Тэгэхээр бас Монгол улс бол энэ олон улсын гэрээгээр нэг өсөндөө одоо хүлээс үүргээ бас ингээ хэрэгжүүлэх шаардлагатай гэж хэлж одоо тайлбарладаг байгаамаа. За тэгээд яг тэр арилжааны банкнуудтай бол одоо мэдээлэл харилцан солилцох хамтран ажиллагын юм гэрээ байгуулсан байгаа гэж байгаа. Тэгээд яаж тэгвэл мэдээлэл авд юм бэ гэд татврын алба өөртөө бол тайлбарлаж байгаа юм. За бид нар бол дасны гүйлгээний мэдээллийг нь бол тогтмол бол авдаггүй. За тэгээд яг ингээд яг тодорхой эрсдэлд суурлаж одоо авдаг. За эрсдлийг тооцох зорилгоор авдаг. За тэгээд яг
яг эрсдэл байна гэж үзвэл хяналт шалгалт хэрэгжүүлээд татврын үрийг хураах, за үрийг үл маргах журмаар гаргуулах ийм тохиолдолд бол мэдээлэл солилцдгоо гэж хэлсэн байгаа. За тэгээ яг тэр дансны гүйлгээний мэдээллийн тухайд гэвэл нөгөө татвар ногдох орлогоос хасагдах зардал, за татвар ногдох орлогыг үн зөв тодорхойлох хүрээнд бол тэр орлого зарлахын гүйлгээг нь тулгалт хийж дансны мэдээлэл гүйлгээний мэдээлэлээс нь хардаг гэж тайлбарласан. За тэгээд бас яг одоо ямар мэдээлэл авдаг талаараа ингээд тоо баримт бас дурддаг байгаа юм. За жишээ нь яг 2021-ээс 2023 онд одоо тэгэж банк санхүүгийн байгууллагаас татврын алба тодорхой мэдээллүүдийг гаргаа авснараа яг өмнөх жилүүдтэй харьцуулахад ямар одоо давуу тал гэх юм уу одоо ашигтай байсан бэ гэхлээр за татврын тайлан ирүүлсэн за татврын тайлангаа залруулсан тийм аж ахуй нэгжийн орлогын албан татвар төлөгчийн тоо бол 24.9%-аар нэмэгдсэн байна. Тэг бараг 25%-аар нэмэгдсэн. За тэгээд татвар төлөгчийн тайлгансан татврын ноогдол маань 134%-аар нэмэгдсэн. За тэгээд яг энэ бол яг аж ахуй нэгжийн тухайд. За харин хувь хүний орлогын албан татврын тухайд бол тайлан ирүүлсэн болно. Тайлангаа залруулсан татвар төлөгчийн тоо 145%-аар нэмэгдсэн. За тэгэд хувь хүний орлогын албан татвар төлөгчийн татврын ноогдол нь 344%-аар нэмэгдсэн гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр ерөнхийдөө энэ одоо нөгөө яг санхүүгийн байгууллагуудаас тэр татвар төлөгчийн дансны гүйлгээний мэдээллийг аваад яг орлого зарлагыг нь тулгаж хараад ангууд одоо тулгаж хараад тэгээ татвар төлөгчид хяналт шалгалт хийгээд байнгут ямар үр дагавар гарч байгаа вэ? Үр нөлөө гарч байгаа вэ гэхэлэр татвар төлөгчид одоо нөгөө татврын орлогоо нуухаас зайлсхийгээд одоо илүү ингэж тайлагнах төлөх байдал нэмэгдэж байгаа гэдг нь энэ тоо үзүүлэлтүүдээс бүр ингэж илт харагдаж байгаа юм. За тэгээд за энэ мэдчлэн ерөнхийдөө маш их тооны одоо татврын ийм эерэг үр дагаврууд бол одоо маргаан бүхий зохицуултуудын хүрээнд гарсан гэж бол татврын ерөнхий газар тайлбарладаг байгаа. За дараагийн одоо ийм 3 дахь этгээдийн байр сууриас одоо тайлбар ирүүлсэн газар бол хүний эрхийн үндэсний комисс байгаа. За хүний эрхийн үндэсний комиссд бол одоо энэ яг тэр 34-р зохицуулалттай холбоотойгоор бол хүний хувийн мэдээлэл нэгсэндээ татврын алба аваад ийн гэсэн үг. Хүний хувийн мэдээлэл гэдэг нь одоо данс тэр данс эзэмшигчийн хуулга орлого зарлагын мэдээлэл нь ингээд татврын ерөнхий газар дээр очиод байгаа. За үүнтэй холбоотой яг ийм татврын албанаас хүний хувийн мэдээлэл гаргуулж ийна гэдэг ийм гомдол бол хүний эрхийн үндэсний комиссаар ерөөсөөр ороогүй байгаа юм билээ. За тэгээд хүний эрхийн үндэсний комисс бол нөгөө маргаан бүхий заалтууд дээр одоо өөрийн тодорхой тийм үндслэг тайлбаруудыг олон улсын гэрээ конвенцоос ишлэн ирүүлсэн. За тухайлбал тэр 13-ын 4 буюу нөгөө зөрчил гаргасан татвар төлөгчийг нийтэд мэдээлэх зохицуултын тухайд бол яг нөгөө хүний эрхийн хязгаарлалт нь тохирсон байх гэдэг ийм зарчим байдаг. Одоо хүний эрхэд хязгаарлалт тогтоож байгаа бол тэр хязгаарлалт нь өөрөө тохирсон байх ёстой гэдэг. Тэнгүүд энэ 13-ын 4 буюу одоо тэр 3 ба түүнээс дээш удаа зөрчил гаргасан бол нийтэд мэдээлнэ гэдэг заалтын тухайд бол тохирсон байх энэ зарчимд нийцгүй байж болохоор байна гэж хэлсэн. Түүнээс гадна бас хит одоо өргөн хүрээнд тухайлчлагдсан ийм зохицуулт байна. За тэгээд хамгийн гол нь яг практик тэр зохицуултыг яаж хэрэгэлдэг вэ гэдгээс хамаарат энэ үнэхээр хүний эрх зөрчдөг юм уу гэдэг нь тодорхойлогдно гэж хэлсэн байгаа. Тэгэхээр одоо жишээ нь тэр 3 ба түүнээс дээш удаа зөрчил гаргасан татвар төлөгчгөө тэнгүүт практикт яг 3 зөрчлийн хор өрших нь хэрвээ гэдгээс хамаарат одоо жишээ нь ямар хүмүүсийг одоо тэгж нийтэд мэдээлдэг вэ гэдг нь ингээд практикаасаа илүү тодорхойлогдох юм байна. Тэгээд тэр зөрчил мөсг нь бол яг практик хэрэгжилт нь ямар байна гэдгээс харагдах юм байна гэж хэлсэн. За тэгээд түүнчлээ одоо тэр яг нийтэд мэдээлж байгаа зохицуултын хүрээнд бол яг татвар төлөгч одоо жишээ нь гомдол гарах тэр юунууд нь журам тодорхой биш юм гэж байгаа юм. Чи намайг одоо зөрчил гаргасан татвар төлөгч гэж үзээд нийтэд мэдээлэхээр боллоо гэхэд би зөрчил гаргаагүй гэд тэр шийдвэрийн эсрэг гомдол гаргах механизм нь тодорхойгүй байгаа. Тэгэхээр гомдол гаргах механизм тодорхойгүй байгаа нь одоо нөгөө үндсэн хууль тусгагдсан шударгаар шүүлгэх эрх буюу гомдол гаргах эрхийг зөрчсөн байж болно гэдэг ийм одоо дүгнэлтийг гаргасан. Яг нь хүний эрхийн үндэсний комиссийн энэ дүгнэлтийн агуулгыг харуул одоо зөрчил байж болно. Яг зөрчил мөн гэж хэлээгүй зөрчил байж болно гэдэг агуулгаар гарсан ийм дүгнэлт байлээ. Тэг хамгийн гол нь зөрчил мөн хэсэг нь бол практик хэрэглэнээсээ илүү тодорхойлогдох юм байна гэж хэлээд байгаа. За тэгээд
За тэгээд тэр нөгөө 34 дугаар заалтын тухайд бол одоо банк санхүүгийн байгууллагаас мэдээлэл гаргуулж авч байгаа. За энэ бол энэ зохицуултын тухайд гэвэл бас хүний хувийн мэдээллийг их хэмжээгээр гаргуулж аваад хүний халдшгүй чөлөөтэй байх эрхэд бас эрхийг зөрчих боломжтой юм байна гэдэг ийм дүгнэлт гарсан. Яг зөрчсөн гэж бас хэлээгүй, зөрчих боломжтой байна шүү гэдэг ийм дүгнэлт гарсан байгаа товчхондоо. За дараагийн одоо нөгөө гурван дахь этгээдийн байр сууриас мэдээлэл өгсөн газар бол зарим арилжааны банк байгаа. Энэ бас айгүй нэг сонирхолтой санагдсан. Яагаад тэгэхээр одоо цэцгийн өмнөх шийдвэрүүдийг харахаар ингэж гурван дахь этгээдээр оролцож мэдээлэл гаргаж ирсэн тохиолдол айгүй цөөн. Тэг яг сүүлийн үеийн шийдвэрүүд нь бол ингээд маш их юм шинжээч оролцуулдаг болсон. Тэгээний ялангуяа юм хувийн эрх зүй этгээд буюу арилжааны банкудаас жишээ нь ингээд санал авж байгаа нь бас айгүй сонирхолтой санагдсан. За энэ шийдвэрийн хүрээнд хоёр арилжааны банк санал өгсөн бэлээ. Одоо санал гэх нь цаашийн яг практик мэдээлэл гэх юм уу? За эхний арилжааны банк нь бол Хаан банк. За яг банкнуудаас бол яг нөгөө энэ хоёр зохицуултын яг тэр 34-р зүйл буюу мэдээлэл гаргуулж авч байгаатай холбоотой асуудлаар хоёр банкнаас мэдээлэл авсан. За 34-ийн тэр зохицуултын хүрээнд бол арилжааны банкуд яг татврын ерөнхий газар шаардсанаар мэдээлэл өгөх ёстой. За тэнгууд практикт Хаан банк жишээ нь хэр их мэдээлэл өгснөө хэлж байгаа байхгүй юу? За яг 24 оны одоо 1-р улирал буюу 1 сарын 1-ээс 24 оны 3 сарын 31-ний хооронд бол татврын ерөнхий газраас нийт 16 албан бичиг Хаан банк руу өгсөн байгаа. Мэдээлэл өгөө гэд. За энэ 16 албан бичгийн хүрээнд 18,506 харилцагчийн 22,518 ширхэг дансны хуулгыг хүргүүлсэн бэлээ татврын албанд. Тэр энэ бол бүр ингээд амар их тоо байгаа байхгүй юу? Одоо банк чинь бас яг энэ яг үндсэн хуулитай холбогдлогоор хэлэхэд банк чинь ингээд бизнес. За тэгээд энэ яг үндсэн хуулийн агуулгатай шууд хамааралгүй хэлэхэд одоо банкнаас жишээ нь зөвхөн нэг улирал буюу 3-4 сарын хугацаанд яг 18 мянга хэрэглэгчийн 22 мянган дансны хуулгыг авч ийн гэхээр бас амар их ажил юм шиг санагдсан. За тэгээд банкны зүгээс бас өөр мэдээлэл өгсөн нь яг энэ нөгөө холбогдох хуулиудаараа одоо банкыг ингээ мэдээлэл өгөхийг хөшүүрэгдсэн байт юм лээ. Жишээлбэл одоо мэдээлэл гаргаж өгөхийг үүрэг болгосон зохицуулт нь банкны тухай хуульд байгаа байхгүй юу? За банк бол одоо гайл татврын албаны одоо шаардсанаар за гайл болон татврын үр төлбөрийг төлүүлэх за татврын хэн шалгалт хийх зорилгоор шаардж байгаа мэдээллийг бол гаргаж өгөх юм үр хүлээсэн. Яг нь бусдаар одоо гайл татвар шаардсанаас бусад тохиолдолд бол өөр аливаа этгээдэд одоо банкны үйлчлүүлэгчийн мэдээллийг гаргаж өгөхгүй. За энэ нөгөө гайл татврын шаардсанаар мэдээлэл гаргаж өгөхгүй тохиолдолд яах вэ гэсэн чинь зөрчлийн хуулиар бас хөшүүрэгдсэн. За татврын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол 4 сая төгрөгөөр торгоно гэд ингээ байд юм лээ. Тэгэхээр яг банкны зүгээс бол одоо мэдээлэл гаргаж өгөхөөс өөр аргагүй юм байгаа. За тэгээд бас нөгөө эн чинь бас хувийн мэдээллийн асуудал хөндөгдөд байгаа шүү дээ. Тэгээд харилцаж байгаа мэдээллийг татврын албанд гаргаж өгч ийн гэд. За тэнгууд яг нөгөө харилцагч банкны зүгээс одоо иргэн хуулийн этгээдтэй байгуулж байгаа тэр харилцах дансны гэрээндээ зохицуулт оруулдаг гэж Хаан банк тайлбарлаж байгаа. Ямар зохицуулт вэ гэхээр шүүх прокурор цагдаа шүүхийн шийдвэргүүд татвар нийгмийн даатгал зэрэг одоо их бүхий байгууллагын мэдээлэл шаардлагаар харилцагчийн данс түүнтэй холбоотой одоо мэдээлэл авах бол харилцагчдад бол мэдээлэл хүргүүлэхгүй гэдэг ийм зохицуулт байдаг гэж тайлбарласан байлээ. Одоо нэг үгээр бол яг өөрийнх нь мэдээллийг 3 дахь этгээд ийм их бүхий тодорхойлсон 3 дахь этгээдүүдэд шилжүүлж байгаа тохиолдолд тухайн харилцагчаас бол нөгөө мэдээллийн эзэн болохын хувьар бол зөвшөөрөл авахгүй шууд ингээд дамжуулждаг гэж тайлбарласан байгаа. За Хаан банкны тухайд бол ийм мэдээллийг ингээд үндсүүлийн цэцэд гаргаж өгсөн. За хоёрдугаарт бол Худалдаа хөгжлийн банк бас мэдээлэл гаргаж өгсөн. За тэр Худалдаа хөгжлийн банк тэр ямар одоо тоо баримтуудаа бас хэлж өгж байгаа. За жишээлбэл 2024 оны одоо эхний улиралд давхарсан тоогоор нийт 120 мянга одоо татвар төлөгчийн дансны мэдээлэл, данс эзэмшигчийн мэдээллийг гаргаж өгсөн байгаа. За тэгээ 99 мянган дансны гүйлгээний мэдээллийг гаргаж өгсөн гэж байгаа. Яг Хаан банктай харьцуулахад бол бас хэд дахин 2 3 4 бараг дахин их юм байна. За ийм мэдээллийг бид нар бол гаргаж өгсөн байна гэд хэлсэн. За тэгээд яг нөгөө хүний хувийн мэдээлэл хамгаалах хуулийн агуулгаар тайлбарлахдаа за хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8-1 хэсэгт бол за хууль зааснаас бусад тохиолдолд мэдээллийг боловсруулж цуглуулж ашиглах бол мэдээллийн эзнес зөвшөөрөл авна гэж байгаа. Хууль зааснаас бусад тохиолдолд. Тэнгүүд энэ тохиолдолд бол хууль заасан үндслээр
мэдээллийн эзний мэдээллийг дамжуулж байгаа учраас мэдээллийн эзнээс зөвшөөрөл авах шаардлагагүй юм байна гэд ер нь бол ингээд зөвшөөрөл авахгүй явд юм лээ. За тэгээд ингээд 3 дахь этгээдийн хүрээнд ингээд системийн хоёр том банкнаас ийм тайлбар гаргуулсан авсан байсан. За дараагийн одоо нөгөө 3 дахь этгээ дээр оролцсон сүүлийн 3 дахь этгээ дээр оролцсон хүн бол шинжээч байгаа. За энэ шинжээчийн дүгнэлтийг бол Мөсийн хууль зүйн сургуулийн багш Ламцэрэн гээд багш гаргаж өгсөн. За миний мэдгээр энэ багш нөгөө татврын эрх зүйн хичээл заадаг. Бид нарыг бас нөгөө сурж байгаа үед татврын эрх зүйн хичээл ингэж заадаг байсан багш байгаа. Тэгэхээр нөгөө татврын эрх зүйн чиглэлээр мэрэгсэн судлаачийн хувьд одоо ийм академик харьцуулсан онол харьцуулсан судалгааны хүрээнд ийм шинжээчийн дүгнэлт гаргаж өгсөн байлээ. За тэр хоёр зохицуулалтаа тус тусдан тайлбарлаад явчихъя. За эхний зохицуулалт болох тэр нөгөө 13-ын 4 буюу одоо хүний хувийн нөгөө татвар төлөгч маань хэд хэдэн зөрчил гаргасан тохиолдолд нийтэд мэдээлэх ийм зохицуулалт байгаа. За тэгээ энэ зохицуулалт нь ер нь мэдээллийн эзний эрхийг зөрчихгүй юу гэдэг талаар ингээд тайлбарлсан байгаа. За тэгээд энэ судлаач маань бол одоо маш их ингээд энэ судлаачийн өгсөн тэр тайлбар нь одоо энэ 40-од хуудас юуны бас нэлээд хувийг эзэлсэн хамгийн их тайлбар мэдээлэл өгсөн ийм одоо баг ингээд эрдэм шинжилгээний өгүүллийн дайны ийм тайлбар мэдээлэл гаргаж өгсөн байлээ. Тэгээд харьцуулсан судалгаагаар маш баялаг. Тэгээд бас онлын үзэл баримтлал тийм юунуудаар маш баялаг, тайлбар үндслээр маш баялаг ийм дүгнэлт болсон байлээ. Тэгээд та нартаа бас маш хурангуй байдлаар тайлбарлаж өгье. За ер нь бол Европын холбоо, Их Британи, за Америк, Солонгос, Латин Америкийн орнуудад бол ийм одоо зөрчил гаргасан татвар төлөгчийг бол мэдээлдэг ийм нийтлэг тогтцоо бол ер нь дэлхийн хаач байна. Энэ бол тийм содон зүйл биш юм байна гэдэг ийм юугаар хэлж байгаа юм. Тайлбараар. За яагаад ер нь ингэж өртөө татвар төлөгчийн мэдээллийг ер нь ингэж харж ихсаалт байдлаар гаргаад нийтэд мэдээлдэг вэ гэсэн чинь бас хэд хэдэн зорилготой юм байна. За энэ нь бол татврын үр барагдуулалтыг нэмэгдүүлдэг юм байна. За хоёрдугаарт бол татвар төлөгчийн сахилга батыг чангаруулдаг. За тэгээд татврын тайлагналыг бас ингэж нэмэгдүүлэх ийм эерэг нөлөөнүүд байд юм байна. За тэгээ ингээд том зургаараа харвал ийхүү одоо төрчил гаргаж байгаа татвар төлөгчийг мэдээлснээрээ ерөнхийдөө тэр өөрийгөө мэдээлэгдэхгүй байханд бол татвар төлөгч бол илүү одоо шударгаар зөрчил гаргахгүйгээр татвараа тайлгнаж эхэлнэ. За ингээ үндсэндээ том зургаараа харвал тухайн улс орны төсвийн орлого бол төсөвт орох татврын орлого бол нэмэгддэг юм байна. За тэгээд бас энэ нь нөгөө нэг татврын албаны зүгээс бас ингээ үйл ажиллагаа хэрэгжүүлэхэд зардал гаргадаг. Тэнгүү зүгээр ингээд нийтэд мэдээлэх бол хамгийн одоо зардал багтай үр ашигтай хувилбар юм байна. Хамгийн зардал багтай үр ашигтай механизмаар татвар төлөлтийг нэмэгдүүлье гэвэл ингээд нийтэд мэдээлдэг. За тийм ч учраас улс орнууд бол энэ татвар төлөгчийн харж ихсаалт гэдэг юмыг бол хүлээн зөвшөөрсөн. Ерөөс ингээд тийм юм байж болохгүй гэдэг тийм бүхэлдэн хязгаарлалсан орн байхгүй. Хүлээн зөвшөөрөхдөө харин яг ямар хэмжээнд мэдээллийг нь ил тод болгохыг за яг ямар зөрчлийг үнэхээр ноцтой гэж үзэж одоо тэр хүний хувийн эрх чөлөөрөө ингээ халдах вэ гэдэг тэр нэг шалгуурууд нь бол улс орн болгоно ингээ харилцсан адилгүй байгаад байт юм билэ. За тэгээд хамгийн гол зорилго нь бол нийтэд мэдээлж болно. Гэхдээ энэ мэдээлэх явцдаа бол одоо хүний тэр халдшгүй байдалд үзүүлэх сөрөг нөлөөллийг хамгийн бага байлгана гэдэг ийм зарчмыг ерөнхийдөө хэрэгэлдэм билээ. За тэгвэл манай зохицуулалтын яг аюултай тал нь юу болчих вэ гэд харсан чинь одоо энэ 13-ын 4-гийн зохицуулалт яг та бүхэнд үгийг дахиад уншиж өгвөл татвар төлөгч нь татврын хууль тогтоомжийг зөрчсөн бөгөөд хууль тогтоомжид заасан зөрчлөө арилгаагүй нэг зөрчлийг 3 болон түүнээс дээш удаа давтан гаргасан бол ингээд татвар төлөгчийн зөвшөөрлгөө нийтэд мэдээлж болно гэж байгаа. Тэнгүүд манай энэ зохицуулалтын аюултай тал нь юу вэ гингүүд нийтэд мэдээлж болно гэд хэлсэн юм байна. Тэгэхээр энэ зохицуулт нь яг юу гэсэн үг вэ гэхээр яг бүх ингээд зөрчил гаргасан татвар төлөгчийг нийтэд мэдээлэх биш мэдээлж болно гингүүд хэн нэгний үзмжээр мэдээлэх эсвэл мэдээлэхгүй байхыг татврын албаны одоо нэг тодорхой албан тушаалтанд шийдвэрлэж болохоор ингээд үлдээсэн байгаа нь өөрөө тодорхой шалгуургүйгээр ингээд үлдээсэн байгаа нь өөрөө эрсдэл юм байна гэж харж байгаа. Жишээлбэл ингээд жишээ авсан байгаа энэ судлаач маань шинэ практикт одоо татврын зөрчил гаргасан зөрчлийн хэм хэмжээ одоо зөрчлийн хор уршиг янз бүр байж болно. Жишээ нь нэг татвар төлөгчийн тухайд 8 сая төгрөгийн татврын зөрчил гаргасан байж болно. Гэтэл нөгөө талд нэг татвар төлөгч 80 сая төгрөгийн зөрчил гаргасан байж болно. Гэтэл 8 сая 80 сая төгрөг хоёрын зөрчлийг ижилхэн гэж авч үзээд хуулийн жишээ нь мэдээлнэ гэдэг нь өөрөө ингээд зөрчлийн хор уршигын хэм хэмжээ нь хор уршигын үр дагавар нь тодорхойгүй. Тэгээд ингээд
зөрчил гаргасан хор уршигаас хамаарч одоо нөгөө санкцэн дүүцэх ёстой байдал ингээд ялгамжгүй байгаа нь бас ийм асуудал байна гэж хэлсэн байгаа. За тэгээд манай энэ зохицуулт бол нэлийн ийм бүдүүн бараг зохицуулт болсон байна гэж үндсэндээ дүгнсэн. Яагаад тэгэхээр 3 ба зөрчлөө 3 ба түүнээс дээш удаа давтан үйлдсэн гэж байгаа. Тэнгүүд яг ямар зөрчлийг 3 ба түүнээс дээш удаа одоо үйлдсэн байхыг хэлэх вэ гэдгийг тайлбарлаагүй. Яг өмнө дурдсан жишээтэй нэгэн адил зөрчлийн одоо хор уршигын хэмжээ янз бүр ээж болно. Зарим одоо татвар төлөгч зөвхөн одоо маш одоо ялимгүй зөрчил гаргасан байхад нөгөө талд одоо маш их үнийн дүн бүхий тийм одоо зориуд зөрчил санаатай гаргасан байж болно. Гэтэл ямар зөрчил байгаас нь хамаар үл хамааран ерөөсө бүх зөрчил ингээл 3 ба 4-өөс түүнээс дээш удаа бол нийтэд мэдээлэл гингүүд одоо зохицуулт маань нэлийн юм бүдүүн бараг болчихж байгаа. За тэгээд тэр татврын өрийн хэмжээ нь ямар байх нь тодорхойгүй. За тэгээд жишээлбэл татврын өөр яг одоо хизээ нийтэд мэдээлэх нь тодорхойгүй. Жишээ нь ингээд тэр хүний татврын өөр ингээд эцэл нь тодорхойлогдсон даруй мэдээлэх юм уу? Эсвэл зарим тохиолдолд татвар төлөгч бол маргаад явдаг. Татврын өртөөгөө би одоо энэ татврын нөхөн огдуулалтын акт чинь хүлээн зөвшөөрөх байна гэд маргаад явдаг байгаа. Тэнгүү тэр маргаан шийдвэрлэгдэж дуусаагүй байхад тэр хүнийг авчиад татврын зөрчил гаргасан гэд мэдээлж болох юм уу үгүй гэдг нь жишээ нь тодорхойгүй. За тэгээ мэдээлэхдээ яаж мэдээлэх юм гэдэг нь тодорхойгүй гэж байгаа юм. Одоо цахим хуудас дээрээ байршуулах юм уу? За эсвэл сонин дээр өдөр тутмын сонингоор зарлах юм уу эсвэл хэвлэлийн баг хурлаар зарлах юм уу гэдгийг нь тодорхойгүй гэд хэлсэн мэлээ. Жишээ нь бусад улс оронд бол ингээд цахим хэлбэрээр мэдээлэх бол одоо хамгийн ноцтой үр дагавартай гэж үздэг юм байна. Яагаад гэвэл нөгөө цахим мэдээлэлд хүмүүс айгүй хүртээмжтэй accessible байдаг учраас тухайн хүнийг цахимаар мэдээлж гин гэдэг бод тэр хүний эрхчлэл одоо нөгөө тэр одоо татвар төлөгчд бол маш ингээд сөрөг нөлөөтэй хэлбэрт тооцогдсон юм билэ. За тэгээд манай одоо энэ зохицуултын хүрээнд бол татвар төлөгчийг мэдээлнэ л гэд хэлсэн. Тэгээ яг ямар мэдээллийг мэдээлэхийг энэ жишээнд дурдаагүй байгаа. Жишээ нь татвар төлөгчийн овог нэр хоёрыг мэдээлээд болоо юм уу? За гэрийн хаягийг мэдээлэх юм уу? Татвар төлөгчийн өрийн хэмжээг мэдээлэх юм уу гүм үү гэдгийг нь ерөөсөө тодорхойгүй. За тэгээд мэдээсний дараа жишээ нь татвар төлөгч одоо өөрийнхөө юу одоо татврын тэр зөрчлөө залруулж болно. Гэтэл тэр тохиолдолд жишээ нь мэдээллийг нь арилгах юм уу үгүй юм уу гэдэг нь тодорхойгүй. Ер нь тэр мэдээллийг нь нийтэд дэлгэснээс хойш хэр хэмжээний хугацаанд одоо ингээд нийтэд нээлттэй хэвээр байх вэ гэдэг нь жишээ нь тодорхойгүй байгаа. За тэгээд нийтэд дэлгэхээс өмнө бас татвар төлөгчид одоо мэдээллийг нь хянуулах горим зарим усад хэрэгждэг юм байл та. Яагаад вэ гэхээр одоо нийтэд дэлгэж байгаа тэр мэдээлэл нь одоо алдаатай байж болно, бас зөрүүтэй байж болно. Тэр мэдээлэл дээр татвар төлөгч одоо маргах зорилготой, өксөл сонирхолтой байж болно. Тэнгүүд тэрийг нэг ингээд татвар төлөгчид урьдчилан хянуулахгүйгээр шууд ингээд мэдээлчих юмсан ийм зохицуулт байгаа. Тийм учраас үндсэндээ бол энэ манай зохицуулт бол нилээдгүй юм ерөнхий байгаагаас үүдээд одоо нөгөө татвар төлөгчийн хор уршигт нийцээгүй ийм зохицуулт байна гэдэг ийм агуулга бол энэ шинжээчийн дүгнэлтээс харагддаг байгаа. За тэгээд хамгийн гол нь ингээд яг ийм наривчсан юмнууд тодорхойгүй болохоор татврын байцаагч яг хэнийг одоо тэгээд бас мэдээлж болно гэд хэлсэн бүх татвар төлөгчийн зөрчил гаргасан л бол мэдээлэх биш болно гэд ингээд өөрийнх нь нэг тийм бүрэн эрх юм шиг өгцөн. Тэнгүү татвар төлөгч яг ийм олон тодорхойгүй асуудлууд байхад хэнийг одоо би мэдээлэх вэ гэдэг шийдвэр гаргана гэдэг нь өөрөө амар хэцүү болчихж байгаа татврын албаны хувьд. Тэгэхээр энэ ингээд нэг талаасаа татврын албаны зүгээс хэрэгжүүлэхэд өөртөнд нь ч хүндрэлтэй, за нөгөө талаасаа бол хүний эрхийн зөрчил гаргах юм хийдэл болсон байна гэж тайлбарладаг байгаа. За тэгээ гадаад улсуудад бол хэрэгэлдэг маш олон жишээнүүдийг дурдсан. Та бүхэн сонирхож байвал бас ингээд илүү тодруулаад хараарай. За жишээ нь бусад улсууд бол одоо тухайн нөгөө зөрчил гаргасан татвар төлөгчийнхөө татврын тайлангийн бүхэлд нь ил болгочдөг улсууд бас байд юм билээ. За тэнгууд зарим нь бол зөвхөн одоо татврын эсрэг гэмт хэрэг үйлдсэн нь одоо шүүгэр нотлогдсон ч юм уу тэр тохиолдолд мэдэр юуг нь ил болгодог. Тэнгууд эсрэгээрээ зарим улсууд бол бүр нөгөө сайн татвар төлөгчийг одоо ингэж алдаршуулж мэдээллийг ил болгох юм билээ. Энэ бас нөгөө татврын ерөнхий газрын тайлбар дээр гардыг. Одоо манай улсад бол бид нар ингээд мууг нь мэдээлж байгаагийн зэрэгцээ сайныг нь ч гэсэн бид нар мэдээлдэг штэ гэж татврын ерөнхий газар тайлбарладаг. Тэгээ тэр нь бол нөгөө шилдэг 100 татвар төлөгч за нөгөө топ групп татвар төлөгч энэ төргээ тайлбар нөгөө мэдээ гаргадаг тэрийгээ бас тайлбарж илээ. Энэ бас нөгөө бусад улсуудад байдаг жишг байгаа. За тэгээд яг хав татвар төлөгчийн мэдээллийг нийтэд мэдээлэх нь бол ерөөсө бүх улсуудад одоо тодорхой хэмжээнд их бага хэмжээгээр байдаг. Яагаад гэвэл энэ өөр татврын одоо нөгөө төлөлтийг нэмэгдүүлэх ийм ач холбогдолтой. Гэвч нөгөө талаараа сөрөг тал нь бол одоо татвар төлөгчид тэгээд хувийн мэдээллийг нийтэд зарлаж байгаа учраас бас хүний эрхийг тодорхой хэмжээнд хязгаарлахад хүргэдэг ийм хоёр талтай асуудал байд юм билээ. За тэгээд
Ийм учраас одоо манай судлаачийн авч үзэж байгаагаар бол яг энд бол хоёр эрх ашиг явж гин гэж хэлдэг. За нэгдүгээр бол хувь хүний мэдээлэл одоо хувийн орон зай гэдэг хувийн эрх ашиг байна. Нөгөө талд одоо татврын ил тод шударга төлөлтийг одоо мэдэх олон нийтийн эрх ашиг гэж байгаа. Тэгэхээр энэ нийтийн болон хувийн эрх ашигыг одоо тэнцвэржүүлэх энэ одоо харилцааг одоо энэ заагийг хууль тогтоогч ингэж нарийн гаргаж ирэх ёстой харагдаж байгаа. За тэгээд энэ хүргээд ер нь бол юугаа шинжээчийн дүгнэлтэд бол энэ хүргээд дуусчихжээ. Ерөнхийдөө шинжээчийн дүгнэлтэд үндэслээд бол тухайн зохицуулалт нь байж болно. Гэхдээ байхдаа маш одоо юм боловсронгүй тэг хүний эрхийг хамгийн бага түвшинд хязгаарласан хэлбэрээр байх ёстой гэсэн юм агуулгаар гарсан байгаа. За тэгээд одоо яг ингээд цэцгийн дүгнэлт рүү орцгоё. За цэцгийн дүгнэлт бол маш сонирхолтой гарсан. За цэцэн бол бас нэг онлайн тайлбар үндэслэлүүд нь бол бас маш их тайлбар үндэслэлтэй. За тэгээд товчхон яг шийдлээ та бүхэндээ танилцуулбал яг маргааны хүрээнд бол үндсэн 3 заалт үнцүүлийн одоо үнцүүлийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзээд байгаа. За эхний заалт нь бол за татврын хууль тогтоомжийг зөрчсөн. За зөрчлөө 3 болон түүнээс дээш удаа гаргасан бол нийтэд мэдээлэл гэдэг ийм заалт. За хоёрдугаар заалт нь бол татврын алба одоо арилжааны банк бусад санхүүгийн байгууллагаас татвар төлөгчийн тодорхой мэдээллийг гаргуул аавна гэдэг ийм холбоотой хоёр дэд заалтууд байгаа. За ийм үндсэн хоёр агуулгууд бол үнцүүлийг зөрчсөн гэдэг ингээ мэдээллийн хүрээнд ийм олон талуудаас мэдээлэл цуглуулж аваад цэц одоо ингээ өөрийнхөө дүгнэлтийг хийж байгаа юм. За цэцгийн дүгнэлт ёсоор бол эхлээд ер нь тэр үнцүүлийн 16-гийн 13-т заасан хавчгүй чөлөөтэй байх эрх чи юу юм бэ гэдгийг тайлбарлаад эхэлдэг. За халжгүй чөлөөтэй байх эрх бол өргөн агуулгатай байна гэдгийг өмнө бас цэцгийн энэ оны 24 оны 3 дугаар өнгөрсөн оны 24 оны 3 дугаар дүгнэлтээр тайлбарлсан юм байлээ. Тэгвэл өөрийнхөө өмнөх дүгнэлтээ бас ишлээд халжгүй чөлөөтэй байх эрхийн агуулгыг бол тайлбарладаг. За тэнгууд халжгүй чөлөөтэй байх эрхийн агуулгад бол мэдээллийн халжгүй байдал багтах юм байна. За мэдээллийн халжгүй байдал гингүүд ер нь мэдээлэл гэж юу юм бэ гингүүд өөрийг нь шууд болон шууд бусаар тодорхойлж болох бүхий л мэдээллийг ингээд мэдээлэлд хамруулах юм байна. Тэнгүүд одоо тухайн татвар төлөгчийн одоо зөрчил гаргасан тэр мэдээлэл нь ингээд өөрийнх нь мэдээлэл гарчингууд энэ өөрийнх нь мэдээлэл хувийн мэдээлэлд хамаарна. Тэрнээс гадна одоо банк санхүүгийн байгууллагууд ингээд мэдээллийг авахар энэ бас хувийн мэдээлэлд хамаарна. За тэнгүүд хамгийн гол нь цэцгийн одоо тайлбарлаж байгаагаар энэ халжгүй чөлөөтэй байх эрх бол ийм туйлын абсолют эрх биш. Тодорхой хэмжээнд хязгаарлалт тогтоож болдог. За хязгаарлалт тогтоох гагцхүү бол тодорхой ийм зарчмуудад баригдана. Тэр зарчим нь хаанаас гарч ирж байгаа вэ гэхээр үндсэн хуулийн 1-2 заасан хууль дээдлэх болон шударга ёсны зарчим гэж байгаа. За энэ зарчмаас ингээд үндсэн эрхийн одоо хязгаарлалтын суурь зарчмууд ингээд гарч ирдгээ гэж байгаа. За тэнгүүд яг үндсэн хуулиар олгосон тэр үндсэн эрхийг хязгаарлахын тулд тодорхой шалгуурууд хангагдсан байх ёстой. За тэнгүүд тухайн одоо хязгаарлалт нь хуулиар тодорхой заагдсан байх ёстой. За тухайн хязгаарлалт нь бол зорилгодоо тохирсон байх ёстой. За тэгээд тухайн одоо хязгаарлалттай холбоотой маргааныг шүүх хянан шийдвэрлэх боломжтой байх ёстой. Шүүхийн хяналтад байх ёстой гэсэн үндсэн 3 зарчим байгаа. За тэнгүүд тэр одоо зөрчил гаргагчийг нийтэд мэдээлэх зохицуултын тухайд энэ 3 шалгуурын хүрээнд аваад үзэж байгаа. За тэнгүүд за хуульд тодорхой байх зохицуултын хүрээнд аваад үзвэл яг татврын хуульд бол энийг ингээд тодорхой зохицуулсан байгаа. Гэхдээ татврын хуульд яг тодорхой зохицуулахтаа нөгөө наривчилсан хэм хэмжээг тусгаагүй жишээ нь одоо татврын алба тэгж болно гэд ингээд хуульчилсан. Тэнгүүд яг татврын алба гэж яг хийн. Энэ одоо жишээ нь дүүргийн татврын алба шууд тухайн дүүрэгт байгаа аж ахуйн нэгжийн мэдээллийг зарлчиж болох юм уу? Эсвэл татврын ерөнхий газар өөрөө зарлах юм уу? Татврын улсын байцаагч юм уу гэдэг нь тодорхойгүй. Тэнгүүд яг нөгөө одоо үндсэн эрхийг хязгаарлахдаа хуульд заасан байна гэдэг тэр зааж байгаа агуулга нь өөрөө дэлгэрэнгүй тодорхой байх гэдэг ийм шатан дээр бүдэрчж байгаа. За тэгээд нийтэд мэдээлж болно гэд хэлсэн. Тэнгүүд яг тодорхой албан тушаалтны өөрийн үзмжид энэ ингээд зохицуултыг өгчөж байгаа учраас тэр хуульд заасан байх зарчим тодорхой хэмжээнд ингээд зөрчигдсөн гэсэн үг. За хоёрдугаар зарчим бол тохирсон байх зарчим. Тохирсон байх зарчмын агуулга нь юу вэ гэсэн чинь тухайн одоо зохицуулт нь тухайн одоо хязгаарлалт нь зорилгодоо нийцсэн байх хэрэгтэй гэж байгаа. Тэнгүүд зорилго нь бол хуулиар ногдвол албан татвар төлөх үүргийг биелүүлэх зорилготой ийм зохицуулт гэж татврын алба бол тайлбарладаг. За тэнгүүд хязгаарлалт нь зорилгодоо уйлдсан байх гэдэг ийм юуг бол төрсөн байна гэж цэцээс үзэж байгаа. За яагаад вэ гэсэн чинь яг нөгөө одоо энээс ингэж нийтэд мэдээлгээс бусад аргаар жишээ нь одоо нөгөө тухайн зорилго татвар ногдвол төлөлтийг нэмэгдүүлэх юм уу тэр зорилгод хүрэх боломжтой.
За нөгөө талаараа ингээд яг ямар зөрчил гаргасан тохиолдолд мэдээлэх вэ гэдэг ийм нарийвчилсан шалгуурууд нь байхгүй учраас энэ бол нөгөө тохирсон байх гэдэг ийм зарчимдаа нийцэхгүй байгаамаа. За харин тэр шударга шүүхээр шүүлэх буюу одоо тухайн үндсэн эрхийг хязгаарлаж байгаа зохицуултын хүрээнд одоо хяналт шүүхийн хяналт хэрэгжих боломжтой байх хэвээр. За тэнгууд нөх хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар хүн өөрийн хувийн мэдээлэл одоо мэдээлэл хамгаалагдах эрх нь зөрчигдсөн гэж үзвэл хүний эрхийн үндэсний комисс захиргааны иргэн шүүх за тухайн байгууллага одоо аж ахуйн нэгж байгууллагад ажилтдаг бол тэр байгууллагынхаа гомдол шийдвэрлэх газарт ингээд хандаж болдог. Тэгэхээр яг шүүхийн хяналтад байх зохицуулт нь бол хангагдсан. Тэгэхээр яг энэ одоо зөрчилдөө татвар төлөгчийг нийтэд мэдээлэх зохицуултын тухайд яг нөгөө одоо хүний эрхийг хязгаарлах гурван линзээр аваад үзвэл хууль тодорхой заасан байх шалгуур дээр бүдэрчж байгаа, тохирсон байх шалгуур дээр бүдэрчж байгаа. За тэгээ шүүхийн хяналтад байх шалгуур нь бол хангагдсан. За тэгээд үндсэндээ ямар дүгнэлтэд хүрж ийнэ гэхээр тэр нөө зөрчил гаргасан татвар төлөгчийг одоо нийтэд мэдээлэх зохицуулт нь бол үндсэн хуулийн 14-ийн 16-гийн 13 заасан халдшгүй чөлөөтэй байх эрх гэсэн зохицуултыг зөрчсөн байна гэж үздсэн байгаа. За тэгэхээр үндсэндээ нэг зохицуулт нь бол ингээд үндсэн хуулийн зөрчсөнгээ үзэж чинь гэсэн үг. За удаах зохицуулт нь бол нөгөө банк санхүүгийн байгууллагуудаас одоо татврын албан татвар төлөгчийн талаарх одоо дансны хуулга гүйлгээ гэх мэт мэдээлэл гаргуулж авах тухай зохицуулт байгаа. За өмнө дурдсанчлан хувийн мэдээлэл халдчихгүй байх эрх бол ийм абсолют буюу одоо хязгаарч болохгүй зохицуулт биш ээ. Хязгаарлаж болдог. Гагцуу хязгаарласан тохиолдолд нөгөө үндсэн эрхийг хязгаарлах суурь зарчмуудад нийцсэн байх ёстой гэд тайлбарлаж байгаа. За тэнгууд нэгдүгüрт бол энэ зохицуулт нь хуульд бол тодорхой одоо тусгагдсан хоригдмол утгагүй байна. За ингээд зохицуулт нь бол яг ойлгомжтой тодорхой байгаа учраас хууль зохицуулагдсан байхад юу шалгуур хангагдчихж байгаа. За тэгээд энэ нөгөө хууль зохицуултанд тодорхой байгаа учраас эрх бүхий этгээд одоо энэ зохицуултыг дур мэдээ ашиглах, өөрөө үзмжээр хэрэгжүүлэх тийм одоо боломжийг бол олгохооргүй байгаамаа. За тэгэхээр ингээд хуулиар тогтоосон байх зохицуулт таарчж байгаа. За тэгээд түнчлээ одоо нөгөө мэдээллийн нууцыг хадгалах одоо юунууд хөшүүргүүд нь бас тодорхой одоо хуулиудаар бүрдсэн байгаа учраас бас хангалттай байна гэж үзэж байгаа. За тэгээд нөгөө зорилгодоо нийцсэн буюу тохирсон байх хэвээр. Тэнгүүд Монгол улс одоо олон улсын татврын зорилгоор ил тод байдал мэдээлэл солилцооны форумд нэгдэж орсон. За тэнгүүд энэ форумд нэгдэж ороод одоо мэдээлэл солилцох үүргээ хэрэгжүүлж байгаа маань үндсэн хуулийн 10-ын 2-д даасан одоо Монгол улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ гэдэг үүргийн хэрэгжилтэй байгаа. Тийм учраас энэ нөгөө зорилгодоо тохирсон байх тэгээд шүүхийн хяналтад байх зэрэг ийм асуудлууд бол энэ гурван шалгуур бол хангагдсан байна гэж үзсэн. За тэгээд үүн дээр үндэслээд бол татврын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 4 дахь заалт бол үндсэн хуулийг зөрчсөн. Харин 34 дугаар зүйлийн 4-1, 4-3 гэсэн хоёр заалт бол үндсэн хууль зөрчөөгүй байна гэж ийм дүгнэлт бол цэцээр эцэлэн гарсан. За тэгээд энэ дүгнэлтийг хүлээн авснаас хойш улсын хурлыг бол 15 хоногийн дотор хариу ирүүлээрэй гэсэн байдлаар цэцэн шийдвэр дуусгарласан байгаа. За тэгээд цэцэн шийдвэрийг үргэлжлүүлээд одоо нөгөө шийдвэр ингээд улсын хурал дээр очисон. За тэнгууд нөгөө цэцэн шийдвэрийг холбогдох байнгын хороонууд хилэлцдэг. За тэнгууд хууль зүйн байнгын хороо болон төсвийн байнгын хороо тус тусдаа хилцсэн байт юм билий. За хууль зүйн байнгын хороогоор бол сая 12 сарын 24-ний хуралдаанаар нь орсон. За хууль зүйн байнгын хорооны одоо гишүүд нь бас дийлийнх нь хуульчд байдаг. Тэгээ хуульчд байдаг учраас бас ингээд нөгөө цэцэн шийдвэрийн үндэслэл тайлбарыг бас айгүй хүлээн авч ойлгосон юм шиг харагдсан. За тэгээд жишээлбэл одоо зарим гишүүдийн улсын хурлын гишүүдийн зүгээс илэрхийлж байсан тайлбарууд нь одоо төрийн байгууллагад ингээд өөрсдөө ажиллаа хийхин тулд иргэдээр ингээд өөртийг нь хөшүүрэгддэг нэг тийм арга механизм байна. Одоо иргэдээ нэг дарамтлж ингээд өөрийн чиг үүргээ хэрэгжүүлдэг арга механизм байна. Жишээлбэл тэр нийтэд мэдээлэл зөрчилдтэй татвар төлөгчийг нийтэд мэдээлэх зохицуултын тухайд гэвэл ингээд татврын ногдлыг нэмэгдүүлэх одоо татвар төлөлтийг нэмэгдүүлэх гэдэг өөрийн чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд иргэдийг ингээд дарамтанд оруулах замаар энэ чиг үүргээ хэрэгжүүлж байна гэж зарим гишүүд одоо тайлбарсан байлээ. За тэгээд яг нөгөө хууль зүйн байнгын хорон дээр санал хураалт явуулаад олонхын 69% саналаар энэ цэцэн шийдвэрийг хүлээн авахар шийдвэрлсэн. За тэгсэн чинь сонирхолтой нь за яг 12 сарын 25-ны өдөр буюу маргааш өдөр нь төсвийн байнгын хороо дээр бас энэ юу яасан байгаа юм. Энэ шийдвэр очсон байгаа. За тэгсэн чинь төсвийн байнгын хорооныхан чинь бол одоо илүү санхүүгийн сүртэй. За тэгээд яг төсвийн орлого, зарлага
гэдэг энэ асуудлыг бас түлхүү хариуцдаг ийм гишүүд байгаа. За төсвийн байнгын орон дээр бол энэ залтыг хүлээж авахгүй гэсэн байгаа. Тэг ингээ хоёр байнгын ороо зөрүүтэй шийдвэр гаргасан. За тэгээд мэдээж энэ нөгөө байнгын орооны шийдвэр зөрүүтэй байхаас үл хамааран яг чуулганы нэгдсэн хуралдаанаар бол эцэслийн шийдвэр гарна. За тэгээд энэ чуулганы хуралдаанаар 12 сарын 26-ны өдөр орсон юм билээ. За тэгээд азар бол чуулганы хуралдааны нийт гишүүдийн 51% одоо саналаар чуулганд оролцсон 97 гишүүн оролцсон юм билээ. Тэрний 51% саналаар чүвээ энэ зохицуулт маань одоо үндсэн хуулийн заалтыг зөрчсөн байна буюу чуулганы нэгдсэн хуралдаанаар үндсэн хуулийн цэцэн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн байгаа. За ингээд тэр зөрчилтэй татвар төлөгчийг нийтэд мэдээлэх зохицуулт бол үндсэн хууль зөрчсөн гэж үзээд энэхүү хүчингү болж байгаа юм билээ. Ер нь маш сонирхолтой ер нь юу байна те нөгөө маргааны хувьд сонирхолтой эргээд нөгөө ийм хэмжээний одоо мэдээлэл гарч ийн гэдэг нь те тэгээд ийм хэмжээний нөгөө талаас хариу тайлбар одоо олон улсын гэрээр хүлээсэн үүргүүдэд дуртаад хариу тайлбар гарч ийн гэдэг нь тэгээд тэр нөгөө оролцож байгаа бас нөгөө юу өгж байгаа те дүгнэлт энэ төр өгж байгаа талуудын хувьд ч гэсэн айгүй олон талыг оролцуулсны үндсэн дээр гарч байгаа шийдэл гэдэг утгаараа нөгөө айгүй жишг болох үстэй аль аль талаасаа зөвхөн одоо нэг хууль төрсөн байнаагүй байна гэдгээс илүү одоо юу гэдэг шийдвэрийн бичил талаасаа те эцсийн дүгнэлтийн бичил талаасаа яаж нөгөө оролцох ёстой оролцогч талуудыг бүрэн оролцуулж иж дүгнэлт гаргаж байгаа вэ гэдэг талаасаа ч гэсэн айгүй жишг болох үст тийм шийдвэр байна гэж харлаа. Харин тий одоо бид нар нөгөө оюутан байгаад ингээд эрт үеийн цэцэн шийдвэрүүдийг уншихаар ингээл яг ингээл баг нэг нүүртэй цэцэн шийдвэр нь нэ ингээд яг зөрчсөн байна гэж хэлждэг. Яагаад Аха. зөрчсөн гэдэг нь байхгүй. Тэгээ бүр ингээд амар Аха. цэцэн шийдвэр үндэслэлт бүхий байх гэдэг шалгуур бүр ингээд хаягдсан байдаг гэсэн. Мгм. Тэнгүү саяны шийдвэрийг Тэгээд уншингууд ингээд бүр ингээд үндслээр бялхаад бүр мгм. үнээр үндэслэлт бүхий угаасаа нөгөө шийдвэртэй ингээд маргах боломжгүй тийм маргах орон зай үлдээхгүй бичсэн юм шиг санагцсан. Тийм ээ. Нөгөө талаасаа бас энэ ингээд нөгөө юуг харуулж байна те одоо эрх зүйн Аха. хөгжлийг бас харуулж байна те ингээд зүгээр нэг кейс гарчлаа энэ нь зөв буруу гэдгээсээ илүү одоо нарийн зүйлс рүү орж эхэлж штэ те. Гүг наадхай чинь зөв бурууг нь шийдэхэд ийм нарийн зүйлс тодорхой байх ёстой буюу те наад заалт чинь ерөнхий утгаараа те бол байдгийн байна улс орнуудад. Гэхдээ наривчсан байдлаар ингэж хэрэгжиж тэ ийм наривчсан журам байж иж эн чинь ингэж хүний эрхийг зөрчихгүйгээр явдгийм байна гэдгийг одоо ирүүлсэн тэр нөгөө хууль зүйн сургуулийн багшийн дүгнэлт бас яг эцсийн мөчөд амар чухал поинтуудыг хэлж дээ тий. Тэгээд магадгүй яг хуу нөгөө улсын хурлаас бас хүлээж авч байгаа юм ч гэсэн тэрийг ойлгоод эргээд яг хуу юу л яах вэ хэл та тий магадгүй энэ зохицуулалт нь байх шаардлагатай гэж үзэх юм бол хууль тогтоомжоо илүү наривчлал боловсруулад магадгүй нөгөө нийтэд мэдээлэлтэй холбоотой наривчсан журам гарч ирээд те ямар төрлийн зөрчилдүүдийг одоо 3 ба түүнээс дээш удаа үйлчлсэн болвол нийтэд мэдээлэх юм те нийтэд мэдээлэх сувг нь юу ах юм нийтэд мэдээлэхээс өмнө за ийм мэдээллийг нийтэд мэдээлэх шүү гэдэг дээрээ тухайн татвар төлөгчөөс төлөгчд мэдэгдэж байгаа мэдээлэх юм уу те тэгэд хэрвээ одоо тухайн татвар төлөгч одоо тухайн зөрчилдөөгөө шүүхтээр маргаж яваа бол тэрийг мэдээлэхгүй байна гэдэг ч юм уу тийм наривчсан асуудлуудыг шийдсэн бас журам гарч ирээ. Тэг яг нөгөө юм чин бас хөгжихийнхоо хэрээр нарийн болох нь зүүн хэрэгтэй харин тийм гэдгийг бас айгу харуулсан жишээ болсон юм шиг санагдчихээн. Өөр сургамжууд юу вэ? Энэ ер нь одоо айгүй гоё шийдвэр болсон байлээ. Одоо ингээл харангууд жишээ нь ингэж онлайн аспектээр нь ингээл судлаачийн дүгнэлт гаргуулж байгаа юм тий. Тэнгүүд яг хэрэгжилтийн байдлаас нь татврын ерөнхий газар буюу өөр нь тайлбарыг өгүүлж байгаа. Тэгвэл энэ харилцаанд оролцогчид одоо тэр мэдээлэл гаргуул авах тэр жишээ нь энэ харилцаанд оролцогч арилжааны банкуудыг жишээ нь санал авж байгаа юм. Тэнгүүд ингээд аль болох олон талуудын одоо үнцгийг байр суурийг ингээ хэрэгжилт одоо онл хэрэгжилт практикуудыг бүгдийг төлдөж хараад тэгээд за одоо шийдъя гэд ингээд сууж байгаа юм шиг. Айгуу гоё тийм сэтгэл ханамжтай шийдвэр бэлээ. Аа. Тэгээд яг хав тэр юу нь бол одоо яалтчгүй үнцүүл зөрчиггүйгээ гачлаа л да. Тэр нөгөө арилжааны банкнууд мэдээлэл гаргуулж авч байгаа нь тэр нь ч яг олон улсын грек финансээр хүлээс үүрэг гэж байгаа. Гэхдээ нөгөө практик нэг ийм жишээд байдаг шүү дээ. Одоо санхүүгийн зохицуулахаараа жишээ нь одоо тодорхой үн цаасны нэлээд олон тусгай шүүл өгж байгаа тий.
Нэг тодорхой Мгм. жилийн. Тэгвэл нэг амар их мэдээлэл авдаг штеп. Одоо нөгөө Мгм. их бүхий за тухайн компаниг үүсгэн байгуулж байгаа ч юм уу их бүхий гэдэг мэдээлэл гэсэн чинь ингээд тухайн тусгай зөвшөөрлөөр хэрэгжүүлэх үйл ажиллагаатай хамааралгүй байж болохоор одоо баг 10 жилийнх нь баг дүнгийн хуулбарыг баг аваад байгаа юм уу ашиг. Маш их мэдээлэл авд юм билэ. Сүүлд нэг харж хагаад тэнгууд одоо Мгм. ийм яг тухайн тусгай зөвшөөрөл олгох харилцаанд хамааралгүй байж болохоор ийм юмнуудыг ингээд захиргааны иргэн шүүх тэр журам бол. За хуулиар тийм юм байвал үндсэн хуулийн цэц дээр очиж ингээд челленж хиймээр санагцсан. Яг тийм нөгөө үндсэн хуулийн маргаан биш яг захиргааны нэг маргаан бол явсан. Тэрийг бид нар нөгөө өмнөх подкастын бас Аа. дугаараараа оруулсан та бүхэн Аа. санджайвал эсвэл эндээс сонсож байгаа бол ороод үзэх юм бол тэр нөгөө тохиолдол нь болохоор нөгөө зээлсгэгчийн мэдээллийг Мгм. нөгөө ипотекийн зээл авж байгаа зээлсгэгчийн мэдээллийг юу яж байгаа нөгөө даатгалын корпорац нь авж байгаатай холбоотой нэг тийм Аа. маргааныг бид өмнө ярьж исэн. Тэгээ тэрэн дээр бол яг нөгөө авж байгаа мэдээлэл чинь хитрхи өргөн байна. Авж байгаа мэдээллийн чинь зарим мэдээлэл нь та нарын энэ чиг үүргээ хэрэгжүүлэхэд ямар ч хамааралгүй байна гэдэг агуулгаар шийдвэр гарсан. Тэгэхээр энэ нөгөө ер нь мэдээлэл дамжуулахтай холбоотой харилцаа тий. Харин Одоо чинь ингээд энэ татврын энэ маргааны хувьд бол тий ингээд надаас зөвшөөрлөхгүйгээр надад мэддэхгүйгээр миний мэдээллүүд одоо сая банкуудын тэр дамжуулсан мэдээллийг сонссон чинь тий бас амар их амар ихтэй сонсогдож байгаа байхгүй харин тий тэр зөвхний хүнс чинь үлэр миний шүү дээ. чиний мэдээллүүд тий явж байгаа тэгээд тэр чинь авж байгаа мэдээлэл нь гэсэн чинь тий дансны хуулгыг авж ийн гэдэг чинь бол тэгэл тэр чигээрээ миний санхүүгийн мэдээлэлтэй миний лайфстайл тэр чигээрээ задарч байгаа Харин байхгүй юу тий. тий тэр чинь бас ингээд тэрийг бид нар мэдхгүй л явж байгаа тий Харин. мэдхгүй байх хуулийнх нь боломж нь энд байгаад байна гэдэг Аа. чинь тэгэд энийг бас нөгөө гаргаж ирж юу яасан айгу сашилтай юм байна. Харин тий. Одоо ер нь ингээд нөгөө мэдээлэл технологийн хөгжилтэй холбоотойгоор бидний мэдээлэл чинь ингээд бидний одоо эрхийн маань салшгүй хэсэг болсон шүү дээ тий. Тэгээд тэр хэрээрээ бас зөрчигдөх магадлал айгүй өндөр болсон. Тэнгүүд ингээд Мгм. мэдээлэлтэй холбоотой ийм кейсүүд яг одоо кейсүүдийн хүрээнд эхлэл болсон ийм шийдвэр юм болов. Тэгээд цаашид одоо Мгм. тийм савын зохицуулахороо тэг Монгол банк ч гэсэн бас айгүй их мэдээлэл авдаг юм билээ л дээ банкнуудаасаа. Мгм. Тэгэд Мгм. хамгийн гол нь бүр ийм зохицуулт өгд юм билээ. Монгол банкны шаардлагатай гэж үзсэн бусад мэдээлэлгээд Тэгвэл Тийм. одоо Монгол банк шаардлагатай гэж үзнэ гэдэг чинь шалгуур байхгүйгээр би зүгээр шаардлагатай гэж үзэж байна гэж хэлээд авах гээд байгаа байхгүй юу. Мгм. Тэгээд бас айгүй тийм ийм зэгцэлж авах ийм асуудлууд байгаа л юм байна да гэж бодсон доо. Мгм. Тийм. Тий. За тэгээд энэ дугаараа өндөрлөхгүй энэ бас айгүй урт дугаар боллоо. Нэлийн урт ч гэсэн нөгөө минут болгоно нь айгүй урт байлаа. Сонсоход тэгээ нөгөө сонсож байгаа хүмүүст маань ч гэсэн бас тийм байсан байх гэж найдаж байна. За тэгээд бид нөгөө холбогдох шийдвэрүүд таад илүү нөгөө юу гэдэг юу талаас нь тэгээ судалгаа шинжилгээ хийх зорилгоор эсвэл илүү дэтэлний уншмаар байгаа бол бид бас линкүүдийн доор холбоод өгчих болохоор орж танилцаарай гэж хүсэж байна. За тэгээд энэ хүрээд 2025 оны эхний дугаараа үгээр өндөрлөж байна. Энэ хүртэл хамтаа байсан та бүхэнд баярлалаа. За баяртай.